Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. I am Motors. I am what I am. Pearl on the tag. За сайн манайхан podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг ураатай явдаг байгаа. За тэгээд бид бүхэн одоо ингээд нийт 84 дугаар хийсэн байна. 84 дугаарын турш манай подкаст маань та бүхэнд үргэлжлэн өргөхөд спонсоруудад бол маш чухал үр нөлөөтэй байдаг үлээ. Бид бүхэнтэй хамтран ажилладаг Сан Мигэл ама XM бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа мөн энэ дугаараас ахуулаад бид бүхэндээ Pearl on the Tag гэж бас юм Vitafit-ийн цаашин цэврээс бас хамтарч ажиллаж байгаа. Мөн Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаад болоход таатай байна. За тэгээд өнөөдрийнхөө зочдыг та бүхний хүнд бараг танилцуулах шаардлагагүй дээ. Манайхан бүгдээрээ мэдээж манай бараах хүрэлцэн ирсэн маа. Чока маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? За. Сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч байна уу манай зочид маань? Сайхан намарч гэнэ үү? Тийм. Би Габига хэлэх юм марцсан шүү дээ. Габи явах шүү дээ. Ээж байсан байгааг ялгаагүй дээ. Габи уулнаас хийзээ бууж ирсэн. Уулнаас битэрч хамт бууж ирсэн. Тэгсэн. За манай зочдоор маань сонь сайхан юу байна? Өстө буцаага сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч байна. Одоо нөөрүүлс маань дууссан. Одоо яг юугаар гарч байгаа. Тэгээд дэлгэцээр гарч байна. Нэг уран бүтээлд бас үргэлжлүүлээд орсон. Тэр нь одоо хан хуур pictures-ийн 2 дахь кино. Эхнийх нь Галбанга гэж кино гарсан. Манай Эрхэнбаяр жүжигчний байгуулсан кино компани 2 дахь кино. Гэр бүлийн сэдвтэй драма. Тэр нь тулж. Өөр тийм л байна да. За Чокагаар юу вэ? Нөөрөөс дууссан. Тэгээд гүүгээр гарж ийн Монгол хичтэй телевизээр бас давхар гарч байгаа 7 хоног хоцроод нэг анги ороо явж ийн. Тэгээд дараагийн уран бүтээл бэлтгэл ажил гээл явж ин да. За хэдүүл өнөөдөр яаныхаа сэдвийг айгуу хамаагүй ойлгол гэж би бодож байна л да. Зүгээр сайхан хууч хөрий те хууч хөрий буу хаалъя ярих хэрэгцээгээ хангая гэж бодож байна да. Гой ус арсан биз те нэр. Тий. Гадаад ус өгнө гэсэн чижээс Vitafit гэсэн үү? Тий, Vitafit-ийн Pearl on the энэ сая нэг олон улсын тэмцээнээс 60 хэдэн улс орсон гэлээ тэмцээнээс ороод 20 дугаар байранд орсон ийм ус юм билий. Тий. Гой өнгөтэй юм. Би ч нөгөө охин өнгөтэй болохоор тэгэл охтуудын дагаад нэг иймэрхүү завсрын ягаамага өнгөтэй дуртай болсон. Яга харгаар нэг дотно гой дотно харагдал. Гой илус юм байна. Та дээр зөндөл ажилтай байна одоо. Тэг ер нь 50 доо хаа хийх ёстой юмудаа хийгээл 80 хэдэх дугаар гэсэн байж байна. 84 дахь дугаар. Тийм уу хийсэн юм шүү дээ. Тий. Одоо энэ жил гарan үргэлжлээл ингээд л ер нь жил гарангийн өмнөөс л эхэлсэн. Тийм жил гарангийн өмнөөс эхэлсэн. Тэгэл 7 хоногт яг нэгийг явж итэл тэгээд 80 дугаар л ерөөсө болчт юм байна шүү дээ. Та хэд манд ер нь YouTube-ээс юм үзэж гин үү? Ер нь Монголын контент креаторудаас жишээлбэл ямар контентуудыг их хвчлэн үзэж сонсож явж байна. Төгжрэлд бол бас YouTube-руудынхаа ямиг үздэг л ах та тийм шүү дээ. Зандагийн нөгөө од мөн трийг бас манай гэрүүлийнх нь нэлээд сонсдог шүү. Тийм. За тэгээд манай охин битээрийнх одоо яг сайн нэг гимт хэрэг мэрэгтэй. Энэний нөгөө кино тоглосноос хойш бүр тэгсэн юм уу? Нөгөө 3 дахь цохилт тоглосноос хойш crime төрлийн юм сонсох дуртай болсон. Тийм үү. Тий. Тэгээд дээр нь ялангуяа тийм нэг нууцлаг тийм юмнуудыг сонсох дуртай. Манай хүн болохоор гэрүүлийн хүн маань болохоор одон гарыг одоогоос 4 тэрбум жил явна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд шүн тэрийг сонсоод хамт битээр заримдаа сонсоол. Машин дотор бол тэгэл янз бүр юм дуу заримдаа гоё нэг тайван Франц дуунууд чи их гоё аялгаутай юм биш үү? Сүүлд сонсоод ямар гоё аялгаутай нэг тайван классик талдаа тийм дуунууд сонсчлаа та. Сошиалд бол яг ойрд нөгөө бид алхаад байгаа. Зөв. Гэрээсээ ажил хүртлээ, ажилласаа дараад гэр хүртлээ. Тингээ яг YouTube оронгууд нөгөө Амарчингийн подкаст байна шүү дээ тий. Мандуулын подкаст. Тэр хоёрыг бол алхаа явж хахад бол сонирхолтой зочио орсон дугаарууд нь бол гоё юм бэл. Сүүлд нэг тэр нэг шагаа гээд нэг Америкт байдаг залуугийн тэр дугаар нь амар гоё байсан байлээ. Тэрийг сонссон. Ер нь нэг 2-3 өдөр алхахтаа л
Тэр чинь нэг цаг 30-40 минут байгаа шүү дээ. Нэг 2 цаг орчим. Тэнгүүд ингээд алхаал нэг 20-30 минут алхахтаа алхачаал яг тэрэн дээр нь зогсоочаал тэгэл ажил руугаа алхаад орох таард. За манай Габи юу нь юу сонсож байна? Миний зөвдөө бид нар чинь ингээл өдөржин шүнжин хамт байд юм байж ичл. Өдөржин шүнжин хамт байгаагүй үедээ юу хийж ийн гэж асуумаар санагдчихлаа шүү дээ. Тий одоо нэг Санжаагийн подкастыг сонсож байна. Нэг дугаарыг бол 2 удаа үздэг байгаа. Тэгээд нөгөө дэлхийгээр аялсан минийг бол нэг дугаарыг 2-3 удаа үздэг. Би одоо яг өөрөө подкаст хийж байхдаа нэг үзчихдэг. Тэгээд дараа монтажлалтай байхдаа нэг бүтэн үздэг байхгүй. Тэгэхээр яг 2 удаа үздэг. Би одоо Габи дэлээд байгаа. Би тэр чинь энийг суудаг байхгүй. Тэгээ ингээд сонгоод ингээд намайг надтай хамт суун, намайг бичин, намайг монтажлан тэгээ би үрсүүлдэг. Гадагшаа хамт явна. Чи бүр намайг харахаар үнэхээр баг бөөлчихсөн. Гадагшаа явсан ч хамт явна гээл. Гадагшаа хаяа хамт унтна. Та хоёрын тэр нөө аяллаа юуны влогны рилийг үзээл хэвээр амар гой санагдсан. Үннээсээ яг ингээл бүр ингээл огшоол. Яг нэг өвчин тусцсан нэг хэсэг байсан шүү дээ, тий. Дээшээ авирж явахта. Царай мараа чинь бүр ингээд бүр амар болцсон. Яг л нэг гой тэмцэж байгаа тий. Хин хоёрын гой санагдсан. Энэ хоёрын Санжаага баяр. энэ хоёр сая юу лөө хэдэн километр үлээд Эверест руу явчихад ирсэн шүү дээ хавт. За тэгээд уулны тухай яриад байгаа юм уу? Уулнаас буугаад ирсэн юм. Яг Эверест руу явсан юм уу? Яг Эверестийн бэлтэнд Эверест бейс кемп гэдэг байгаа шүү дээ. Хэдэн мянган метрт нь 5364 метр. Ер нь яг ингээд биеэр байхад цаашаа 8800 гэхэд ер нь хэцүү санагдсан. Ер нь хэцүү гэдэг чи одоо бараг л дэндүү амархан гэж байгаа юм шиг сонсогдож байна да хаа. Тийм үү. Тэр ч амар хэцүү юм байна. Энэ уулын спорт ер нь аягүй хэцүү спорт гэдэг чинь. Тэгээд вагоноор явдаг мовдөг юм яриадсэн тий. Вагоноор явж очиж гэнэ үү? Нөгөө нэг температур тэр агарын одоо юм дасгахын тулд вагоноор нэг айж ухаан очдог гэдэл тэр уулын ойролцоо кемпт байлгад юм байна лээ. Агарын даралт моралтад тэр янз бүрийн даралттай хүмүүс л очиж. Тэрээс л өөр уул юм болов уу? Эверест юм. Яг Эверест Эверест рүү бол вагоноор явдаг тийм юу байхгүй те. Одоо яг 5000 руу гарцсан хоёр хүний хувьд одоо дараагийн зорилго нь амар гоё сонирхолтой байгаа байхгүй та хоёрын хувьд 5000 гараад чадсан шүү дээ тэнд гоё юмнуудаа ингээд амар гоё филинг авцсан байгаа шүү. Тэнгүү дараагийн одоо уулан ч юм уу хэдэн мянган метр байх уу мэдээж ахиулна шүү дээ одоо тий. Би сая яг явах гэж ирсэн. Тэгээ би чинь би нэг бүр юм экипаж би болгоод 10 хүний. Тэгээ тэрэн дээр нэг контос бүр дээр юм 2 шарпа гаргаж өгөө. Тэгээ хэдүүлээ авирья гэд би ингээд энэ хэд Facebook дээр ингээд бичээд тэгсэн чинь над дээр ингээд маш хурдан 10 ингээд цугулцсан. За тэгээ явъя гэ бид нар чинь бүр тэр бүрэлдэхүүнээрээ уулзч муулзаа шоудч моодаад найзууд болоод. Тэгээс тэгвэл тэр чинь болохгүй. Тэр чинь дээшээ гарч иж тэгээ 10 хүн ахалж авч явах гэж хоорондоо нэгнийгээ сайн мэдэхгүй болвол тэр чинь Америкцаа айлд явж байгаа учраас зан төлөв таарахгүй хүн байх юм бол эртнээс хасч ийсэн дээр байхгүй тэр чинь тий. Тэгж бодоод бас ингээд гоё танилцаад тэгсэн чинь сая 9 сарын зүйлж маа Непал маань пүм авчлаа шүү дээ. Яг хөө тэр нэг дээшээ гарахын өмнө яг талд нь хүртэл та нар бүр 5000 руу бас л алхалт хийсэн гэж үү. Тэр чинь өөр товчлсон бас нэг тийм галт тэрэг мэрэг байдаггүй юм. Байхгүй шууд юугаар бол спортлотоор явж байна. Наад нь өөр уулны талаар ярьж хэлв. Яг нэг тиймэрхүү юм сонсч ирсэн юм та. Тэгэл гарах юм байлаа гээл. Тийшээ бол ямар ч могон зам бол байх бол байхгүй тий. За үзэг болохоор өстө мэдхгүй болохоор л асуучлаа. За тэгээд би нэг ийм асуултаар эхлэе гэж бодож байна. За ойр завгүй байна уу? Юу хийгээд завгүй? Би тэрнээс чи өмнө нэг юм асуу төхөө. Хэрвээ тэр ингээд ингээгүй юм та нар гарах байсан уу? Оо явна шүү дээ. Гарна шүү дээ тий. Бүр яг оргил руу нь. Оргил руу нь ойролцоогоор нэг ер нь бол яг уулчтай ууланд авирдгүй хүмүүс бол нэг юм дал малаас ер нь бол хамгийн хурдандаа нэг дал мал оногт гард юм байлээ. Яагаад л хийх үү? Яагаад гэдэг гэхээр нөө нэг Everest Base Camp дээр очингууд л ойролцоогоор нэг сар амьдэрд юм бэл. Бид хоёрын бүр бөө юм бол үгүй хагалж утсан газар очингуудлаа тэнд сар байр штэ юм байлээ. Бие тасгадаг. Бие тасгадаг хамгийн гол нь тий. Тэгэхгүйгээр тэр чинь нөө нэг агаарын даралттай ер нь бол нэг холбоогүй. Агаарын нөө нэг оксижений зэрэгжилт болчт юм байл л дээ. Тийшээ дээш очингууд жишээлбэл бид нар 99% амьсгалдаг бол тэнд очихоор зөвхөн бид хоёрын очисон газар 45 болчдөг байхгүй. Тийш утасны өвчтэй хүн бол явахгүй юм шиг байна. Ер нь хэцүү. Тийм. Тэгэд би юу гэж асуух гээд байна гэхээр тийшээ гарч тийм
хайрын аим биш шүү. Зүгээр стил шүү дээ. Энэ амьдралд хайргүй юм уу? Харин тийм гол Заавалчуд тийшээгээ тэгж авирах хэрэг байт юм. Мэргэжлийн хүмүүс нь л авирал яа гэм бэ л гэж хэлчихэж. Би бас тэгж Амьдрах чинь гоё шүү дээ. би бас тэгж боддог байсан байхаа. Тэгсэн чинь шал өөр болсон. Тэр нь явчаад ирэх хэрэгтэй байл шүү. Тэгээ Тэр өөр нэг- уул руу гарч болох юм. Тий гараад чадж байгаа тэр мэдрэмжийг гүйцэх мэдрэмж байхгүй байна. Тийм мэдрэмжийг авч иж амьдрах гэдэг юм. Тэгж Тий. тэггүйгээр гоё амьдрж болдгоо Тэр юм уу? чинь амьдрал шүү дээ хаа. Гүү аа. Яг Би бас бас тэгж яг нэг ганц орой дээр гарах нь ч бас гол нь биш. Яг нэг замдаа явж байгаа туулж байгаа юм бүхэн тэгээ өөрөө өөртөө тулж байгаа ч юм уу. Тэрхэн юмуд нь яг цэвэр Гар усыг зордог байх те. Амьс. тэд нар нь бол цэвэр бас нэг бясалгал юм билээ л дээ. Тэгэхээр шалгонд бол За өөр төвшин төрсөн хоёртай юм яриад байна да. тэр чинь тэгээ эрэхтэн нэг амьдралын мөн чанарыг ойлгоод Амьдрал ямар энгийн Амьдрал ямар ямар жижиг юм. байгаа зүйлдээ талархаж сураад Ари өөрөөсөө тэрнээс ч хойш ирээд ингээд завлаас усч ингэ нискэтсэн бэ. За итгэе шүү. Бидний мэрэгжлийн нэг онцлог биш үү? Чокот дээр чинь багш нар ингэж зааж байсан байхгүй. Хүүхэд чи гинэн итгэмтгий бай гэж зааж байсан байхгүй. Яагаад тэгдэм болоо гэсэн чинь хүүхэд аливаа юмд ингээд орохдоо амархан шүү дээ. Тэрэн шиг жүжигчин хүн гурил шиг байх хэвээр итгэмтгий байх хэвээр тэгжээж дөрөв бүтээдэг. Тэгээ наад яриа маринд чинь бол яг итгэж шүү дээ. Нэрээ завлаа суунгууд бас тийм мэдрэмж төрдөг үү гэж асуух гэж шүү дээ. Наа чи тэгтээ ямар гоё үгүй те. Хүүхэд чи гэдэг чиг чин сэтгэлээсээ те жүжиглэхгүйгээр итгэнэ гэсэн үг байна шүү дээ. Одоо жүжиглэн гэдэг чинь бол бидний хамгийн муухай үг болчихж байгаа. Жүжиглэхгүй тэнд амьдрах хэвээр тийм. Итгэж амьдрах хэвээр тэгжээж хүн чамайг дагаж тэр кинонд бас хөдлөгдөж орох нь шүү дээ. Тэрнээс жүжиглээд байх юм бол хүн инстинктээр мэддэг байх нь шүү дээ. Ямар ч урлаг мурлагтай холбоогүй хүн ч гэсэн энэ ёстой хотлоо явж гэн даа гэлтэй. Тэгээд үзэхэ байгаа суугаа урьдчилдаг чи ерөөсөө л тэр л. Тэгтээ сайн нөгөө нэг яасан шүү дээ. Ингээд завилахаар ингээд хөндөрөөд байна гэсэн шүү дээ. Жоохон л өндөрж байгаа шүү дээ. Жоохон хөндөрж байгаа шүү дээ. Итгэжлээ л дээ би. Амар сайн. Манай нэг ах байдаг байхгүй. Гомб гэдэг. Түрүү жил яг жилийн өмнө энтэг рүү одоо дэлхийгээс 500 хүн цуглалт юм байна. За. Цуглаад тэгээд тэр хэд 500-гуула дэлхийг одоо нэг хөнгөрүүлнэ гэж ярьд юм байна л да. Бясалгалын одоо дээд түвшин юм байна. Монголд болд юм биш үү? Тусгай юм юм уу нэг 2 сарын курс мөрстэй. Шири болчих юм болов уу? Юу болчих юм бол мэдэхгүй. Тэгээд тэр хэд яадаг гэхээр бясалгал хийгээд хөндөрдөг гинэ. Хөндөрөөд тэгээд гом бах болохоор одоо ийм энергийн хүнийг засдаг болсон гинэ. Ирж ингээ энерги засуул гэж байгаа. Үнэхээр хөндөрд юм уу? Оюун бодлороо хөндөрд юм уу, хөндөрд юм уу? Тэрний сайн мэдэхгүй байна. Тэгэр яг тиймэрхүү юм мэдсэн болов гэж бодохгүй юу? Үгүй саяных бол мэдээж ирэх тоглоом л та. Ой харин тийм байдаг гэж 500 хүн дэлхийгээс ингээ хөндөрч тэгж бясалгал хийдэг гэл. Ер нь бол тэр хөндөрөх бол сэтгэл зүгээрээ л хөндөрдөг байх л та. Тэрнээс яг ингээ хөндөрөл бас арай л өөрөө байх тий. Сүнсээрээ хөндөрч байсан. Сүнсээр хөндөрч бол. Бид нар ч юм бол сүнсээр хөндөрөх хэвээр тийм албатай хүмүүс юм л шүү. Ер нь бид нар хэдэл. Одоо би бол нөгөө жүжиг мүжиг тоглохдоо за тайсан дээр тэгж гараад ингэнгүүт одоо хүмүүс яаж харж байгаа бол гээд одоо жишээлбэл сэтгэл зүгээрээ зэрэтлээс өөрийгөө нөгөө жүжиг мүжгээ бүхэлдэн ингэж харж шүн мөн бодоо те гэдэг шиг бид нар тэгдэг л хүмүүс үстэй. Найруулагч нар бол бидний бүр урдталт алхач те. Тэрийг аль хэдийн хардсан байдаг. Тэр талаараа бол хөндөрдөг л ах. Харин нисчээд ирээгээл ингээл нэг итгэмээргүй тийм ярианууд яриад байдаг байхгүй. Ер нь бол бясалгал бодлын хүчээр бол юу л хийж болох юм байлээ л дээ. Тийм баг. Тийм. Тэгэхээр одоо бид нар чинь юмлаа Евросмерс руу аль хэдийн гарчих бах те. Бясалгалаараа. Би ч яг наад сэдвийг чинь нэг хэсэг нэлээд сонирхоод галзууран галцсан шүү дээ. Би чинь тэгээ сүулдэ за намайг та нар галзуу гэж бодвол бодоорой. Угаасаа тэгэж бодохоор юм бэлээ. Хүн чи яг нөгөө тархиа 100%, 200% ашиглахаар нөгөө кино гэдэг шүү дээ, тий. Люси, тий. Тэр чи яг байж болохоор гэдэг. Энэ 5 6 дахь мэдрэхүү гэдэг. тийм юм лээ. Бид нар соёлын төв өргөнд байрлаад шинэ тоглолтын бэлтгэлд байж хахад соёлын төв өргөнд төр чинь нэг 2 3 нэг давхарт нь нөгөө ийм нэг танилцуулга үйл ажиллагаа болдог шүү дээ тий. Нэг өдөрлөг болдог шүү дээ. Хүмүүсийн доор худалдаа модалдаа хийгээл янз бүрийн юмнуудаа зараал гар урлал гээл тэгж яах нэг цагаан хоолтны өдөр болж байсан ч яг нааталарч ирсэн.
нэг цагаан олдон үнтэй таарад ингээд ийм гоё штэ тийм штэ. Би одоо сэтгэл зүгээрээ бол ингээд цагаан ол эцснээрээ одоо хаана л хаана очиж хүссэн юм хийдэг. Жишээл би одоо ингээд Америк явж дэрүүлж чадна. Газ явчаал нэр. Гэл. Тэгэхээр яг тэрийг ойлгохгүй хүн бол нэг эрүүл бус хүнтэй яриад би нэг амар ойлгоод байгаа юм чинь байхгүй л та яг үнэндээ бас тий ойлгохгүй л байгаа. Гэхдээ яг тэр хүний хувьд гэж би бодоо хүндлээд ингэнгүүт нэрээ бас яг би нөгөө нэг тайзныхаа энэ талаас нэг хардаг шиг бид нар тий тэрэн шиг л тиймэрхүү юм байдаг л бах та гэтэл тэгсэн. Тэгж бодсон шүү дээ тий. Наа чин бол бас байдаг юм бэл. Тий. Чи одоо өссөн газар руугаа очдөг юм байлаа. Унтаад. Вау тий. Чочсон уу? Үгүй. Би зүгээр сонсч ирсэн. Чи нэг Австрали Австрали байгаа л тийм л. Сонирн байгаа шүү те. Тэгэл нэг сонирн бас юм байна. Энэ хоёр л нэлээд төгсцэн л юм шиг л. Харин тийм байж бодож байна. Тэгэхдээ өөр яг тэрнийхээ бас гоё юмнуудаас ярил л та. Сонирхолтой юм шүү дээ. Ааха. Гэ яах вэ тэгэл битэрч бас ярьсан зөндөл ярьлаа. За тэгвэл яах вэ? Гэтэ хүн болгон сонирхож байгаа хоо нөгөө явснаас үг сонс гэдэг шүү дээ. Амар гоё санагдав. Ер нь бол тэгэл явчаад ирэх л хэрэгтэй юм байлээ. Амьд явсан. Заавал ерөөс гэлтүү юм гэхэд арай өөр болж. Тийм тий. Ер нь тэгж нэг бодлын хүчээ зэгцэлж байгаа. Тийм. Тийм тий яг бодлоо зэгцлэх юм байлээ шүү дээ. Ер нь юус тий. Тийм шүү дээ. Бодлоо яг л дараагийн төвшөнд яаж хүрэх вэ? Өөрсдийгөө яаж тайван амгалан байх вэ? Бидний яг юуг бидний хамгийн их сэтгэлийг зовоогоод тайван бус байлгаад байдгийг гэдгийг л ойлгочоол ирэх юм уу тий зүгээр. Тэр ойлголтоо л авах юм шиг зүгээр надад одоо санагдаад байгаа шүү дээ. Бодлоо зэгцлэх тий. Бид нар одоо ингээд юу яг сэтгэлийн зовлонд хүргээд байгаа гэдгийг л одоо олж мэдэх юм уу тий. Бид нар одоо ингээд өдөр тутмын амьдралдаа ингээд стресстэй өнөөдөр яг маргааш яг гэл ингэж явсараад яг ингээд бодолт бид нар ингээд шал өөр хэмлүүлэлт юм л те. Тэгээд яг нэг тиймэрхүү нөхцөлд одоо 10 тоног ч юм уу тэгээд яваад ирэхлээр бодол нөгөө нэг тэр юм лүгөө биш өөр шал өөрийнхөө үндсэн бодол руу орж ирдэг ч юм уу те. Тэгээд нөгөө бодолтууд нь зэгцэрч ирдэг юм байлээ. Одоо жишээ нь бид нар одоо хотод ингээ завгуул өдөр тутмын л завгүй амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийн бодох зав байхгүй байгаа бид нар. Тэгэхээр яг өөрсдөө үндсэн бодлыг жоохон зэгцлээд тэгээд нэг тийм бясалгал юм байна л та. Тийм тий. Би бол энийг ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Одоо тэр чинь нөгөө нэг хүний бие чинь оксиженээр ингээд 95-100% амьсгалж илаа гэж бодоход 45% ороод ирэх үед хүний бие нэг ёсондоо тал нь хүний бие болоод эхлээд тэ тал нь одоо хүний бие бүх юм чинь оксиженээр амьсгалт юм тийм. Жишээл би ганцхан уушиг гэж бодоод явсан аахгүй тийм. Тэгсэн чи юу хүний нүүд арьс хамрын нүх үс тэ бүх юмар л оксиженээр амьсгалж идэм юм бэл. Тэр яг талдаа болоод ирэнгүүт хүний бие яг юм талыг мэдрээд ирэх үед талд нь яг хүнийг сүнс өдөртд юм болов гэж юм яг тийм мэдрэмж надад тухайн үед төрж эхэлж байгаа байхгүй тий. Тэгвэл тэ биднэрт ингээд ихтлхий яг өгөхстэй юм уу өгөхгүй бол бид нар яг хин юм бэ ч гэдэг юм уу тий. Тийм бодлууд юм өссөн үсээгөө оруулаад ирдэг юм байл л тий. Тэгээ нэг юм тал биеэр ингэж амьдралыг ингээд мэдэрч үзэнгүүт яг юм өөрийнхөө сүнслэг биетийг илүү их ингээд мэдрээд тий. Би чинь ингэнээсээ сүнстэй юм байна штэ тий. Фак сүнс гэж байд юм байна штэ гэдэг ч юм уу тэр мэдрэмжүүд орж ирэх бол бас амар сонирхол юм бэл. Наач гоё л юм тий. Тэгж тийм мэдрэмж аавна гэдэг бол бас. Тэг хамгийн гол тэр чинь юм удаан үргэлжлэнэ. 12 хоног үргэлжлээд ирэх үед чинь бүр л ингээд ойлгогдоол байгаа юм чинь тий. Тэгэхээр яг энэ хүн болгоо өөр л мэдэрдэг юм бэлээ. Габи бит хоёр бол жишээлбэл шаал өөр л мэдэрсэн бэл. Тийм ээ. Төвшөндөл мэдэрдэг юм л юм бол. Төвшин. Тэгээ ер нь бол хүн яг одоо ухамсарын төвшин гэж бас байгаа шүү дээ. Тэр төвшөндөл мэдэрдэг. Тэр гэхдээ миний нэг гайхчихсан нэг супер юм. Тэр арай ч юм нэг бейс камп дээр ингээл очиж хахад тэнд нэг тамирчид байсан байхгүй юу. Тэгээ санжаа хэлжээс байхгүй. Эднэр нөгөө уулын марафоны тамирчид ирсэн юм шиг байна. Тэгэхээр би гайхаад Google тоглож байгаа юм тэгээд бид орч бүхэл агалж тийж очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дээр яг бид тэрийг очсны маргааш нэг уулын марафоны 50 км 80 км илүү дээ. Тийм тэмцээнд орж байгаа хүмүүс тэр бейс камп дээр очиж бэлдэж байгаа доошоо буцаад нэг өдрийн тийм уралдаан болт юм бэл. Йоо би бүр тэрийг хайраад бүр гайхсан шүү дээ. Йоо ямар супер юм бэ. Уралдаад шүү дээ. Уралдаж байгаа 40 50 км ч дээ. Гол амар нь.
Тэгээ тэр чи амар оксижен угаасаа багтаа амар ядарна. Тэнгүүтээ ийм уруу дандаа бартац юмнууд уул руу өгсөн урууд нь тэгэл тэр амар би бүр тэр хүмүүсийг хараад биширсэн шүү дээ. Амар. Тийм ба бишэрхээр л. Podcast room-ийн хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр XM broker маань 15 жилийнхаа ойн хүрээнд хэрэглэгчдийнхээ арилжаанд шаардлагатай бүхий л зүйлсийг шингээж, за experience-ийг нь илүү тухтай байлгах цоошин интерфейсийг та бүхэндээ танилцуулж байгаа юм байна. Big Human XM. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзээрэй. Podcast room-ийн хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэнд байгаа хүмүүс бол тэр Sherpa Merpa хүмүүс ингэж байгаа байхгүй. За энэ ихтэй арай их удаа явах гэдэг нөгөө юу. Зүгээр шүү дээ. Хүмүүс бол тэр ингэж байгаа. Нөгөө нэг битүүрийн влогийг үзэнгүүт нөгөө нэг манай Sherpa Porter Sherpa байхгүй. 20 хэдэн килограмм битүүрийн ачааг үүрсэн 18 дэх хүүхдээ шиг ингэ алхаж байгаа. Тэгээ та нарт нэм өрөвдмөр санагдаж байна уу? Амар өрөвдөж байна. Үгүй дээ. Яг бодит амьдрал дээр цуг дээш алхаж байгаа тэр Sherpa л биднийг өрөвдөн. Бүрөө Энэ нэг хоёр юм үнэхээр зовж байна гэх. бүр бэлтгэгдсэн байна те тэр. Эдгээрт бол ямар ч асуудал байхгүй тийм л байт юм билээ. Гэтэ нөгөө анхных хувьд хоёрын. Тийм. Анхных үеж 5000 хэд гэхээр л тэр өөр оронд те басан гэхээр л өмнө нэг л 2 удаа л уул гарчсан богдол. Тэнгүүтээ шүү. Тийш. Тэг яг энэ сэдвэр бид тэр айгүй их яриад ангууд хүмүүс бас айгүй их сонирхож байгаа хүмүүсийн тоо айгүй их байлээ. Тэг бид тэр чинь нэг влог хийгээд дэрийг маань бас айгүй их хүн үзээд 4-5 телевизээр гараад ирэнгүүт тийш явах хүмүүсийн сонирхогчдын тоо бас нэлээд нэмэгдээ тэрэнд нь бас жоохон ингээд нөлөөлөд байгаадаа бас жоох баярлаад байгаа шүү дээ. Тийм байна. зөв юм Нөлөөлж чинь байна л та. тий. Та хэд ч гэсэн бас яваад үзэх юм бол бас сансан шиг тийм үнэтэй бас биш. Тийм үү? Тий. Юу нас таагүй. Гой санагдчих. Гэтэ миний одоо Габигийн хэлдгэр төвшин арай болоогүй юм шиг. Тийш яв. Энэ зөндөө асуудал. Тэр чи битэр чи төвшин бэлдээгүй. Битэр чи зөв ярьж байгаа маа санджаа. Багаас сууй заяа. Таныг одоо ингээд шууд за би ерөөсөө явлаа гэвэл одногч явуулах уу? Гот бүр гайхан. Би хизээч ярьдгүй сэдв байхгүй. Тэгвэл бүр үнэхээр гайхан. Тэгтэл тоо хоёр намайг угааж чадаад би гар үсэг зурсан байв лөө. Явнаг мөнгө төгрөг өгсөн. Зураг эцтэй. Өө явуулахгүй хаа. Болохгүй хаа. Явуулахгүй хаа гэдэг. Болохгүй хаа гэхээр ямар базартай байна л гэж бодлоо шүү дээ. Явуулахгүй хаа. Аха. Юу чи яач байл гэл ингээл гайх л. За түрүүнийхээ асуултыг асуучих. За ер нь ойрд яг юу хийгээд хамгийн их завгүй байна да. Ер нь бол одоо залуучууд бүгдээрээ л завгүй л байгаа хта тий. Гэхдээ би нэг кино тоглож байгаа гэсэн шүү дээ. Кинотойгоо манай нөгөө киноныхын төр завсарлаад бас нэг одоо нэг 3 хоногийн дараанаас дахиж нэг 17 хоногийн зураг байна уу? 7-10 хоногийн зураг байна. Тэгээд дуусгын. Тэгээд нэг 11 сард нэг жүжиг рүү орох гэтлээ. Монгол самурайн тухай гэдэг. Хөвлөаны түүхээс сэдвэлсэн Японлуудаа ярьж байгаа. Тийм манай Беки гэдэг мөнхөө иргэд дуучаа. Продюсер залуу маань одоо хийж байгаа нэг тийм мюзикл тийм драма жүжигт орж байгаа. Тэрний бэлтгэл ажил тусан явж байна. Тэгээд мэдээж хөтлөх арга хэмжээ бас зохион байгуулад ингээд оройдоо. Тэрний ажил чинь бас нэлээ орой 5 цагаас 12 хүртэл заримдаа үргэлжилдэг юм ажиллах шүү дээ. Хөтлөгч арга хэмжээнд дээр тий. Одоо шинэ жилээр бүр битв шүү дээ тий. Тэгээ одоо шинэ жилийн захиалгуудаар өдөрлөө. Пөө тийм. Одоо орж ирж байна. Тэгдэм байна. Би халаалтын аваад барах байх яг гол юм хөтэлчихэж байгаа юм чи. Тэгсэн чи би гол юм ин хөтэлт юм уу гэсэн чи үгүй халаах жуулаа. За чока юу игээ завгүй. Бидэд яг хөө тэгэл сая нөгөө нүүр үлсч өвай хувьд бас маш том төсөлтөд ордог. Тэгээд 20 оноос хойш хийцэн. 20 онд нүүр үлс нэгээ хийгээд 21 онд гаргаж исэн. 22 онд нүүр үлс 2-ыг хийгээд 23 онд гаргаж исэн. Тэгээ 24 онд нүүр үлс 3-аа хийж эхлээд тэгээ 25 онд жил гараа хийсэн тий. Тийм ингээд 5 жилийн хугацаанд 3 бүлэг 33 анги хийсэн гэсэн үг. Тэгээд одоо яг энэ 3 дугаар сизон маань эд яг гарч байна. Энэ ажлуудтай байна. Тэгээд яг нөгөө төгсгөлийн ангиудын
эвлүүлэг монтаж юм дээр бол хуваа ажиллаж байна. Тэрнээс гадна бидэд яг нодлон Япон руу яваад кино компанитай уулзсан. Тэр ажлууд одоо бас нэг бичиг заасныхаа ажил дээр явж байна. Бас нэг төсөл эхлүүлэх гээд. Тэгээ бидэд бас Турк руу бас нэг төсөл өгцөн. Солонгос руу бас нэг төсөл өгөх гээд гэдэг юм уу. Одоо дараагийн уран бүтээл тэр ажлуудын хамтралуудын бичиг заасны ажлуудтай байна. Энд бол одоо бас нэг шинэ уран бүтээл хийх гээд бас бичиг цааст. Бид чи бичиг цаасныхаа ажлыг маш сайн төлөвлөөл юм хийчихвэл тэгэл хугацааны хувьд манайх чи ер нь бол нэг юм гэлс хийчих гэдэг юм уу те. Тим юм байдаггүй болохоор сайн төлөвлөж байгаа л энүүд нь тодорхой болчихвол тий. Одоо энэ өмнө хийсэн уран бүтээлээс яаж давуулж хийх үү, илүү сонирхолтой байх уу? За бусд продакшнууд маань ямар сэдвүүдээр хийж ийн тэднэрээс арай өөр сэдвийг яаж олох уу, яах вэ, ийх үү гэсэн тийм маркетал. Тэрэн дээр ер нь хугацаа амар их авдаг гэх юм уу? Одоо тэгээд юу хийх гэж байна та? Нэг анги туу. Тий, нэг анги кино. Гадаад зураг авах уу тий. Тэгээд одоо энэ Турк, Солонгос. Тий. Одоо тэгэл тэднэртэйгээ харьцаал. Тэгээд мэдээж тэрэнд нь би орохгүй. Гадаадд явсан зургийг би ерөөсөн. Хин ордуу гэхлээр өөртөө ордог. Зарим зураг гадаадд нь байгаад байгаа байхгүй. Би амар зохиол дээр гадаадд явахандаа гэсэн чинь та үлднэ хаа. Тэгээд бас нэг зарим би өөрийгөө ч зардлыг даавал даач шүү дээ. Яах юм бэ миний. Ганцхан удаа тэгээд таарчихгүй да. Тэгээд нэг зарим нэг хөөрхөн охтод явцсан байдаг тийм. Тий хөөрхөн. Тэдэрэн зөөр зураг бүр тэр саагуур орж байгаа шүү дээ. Тэдэр гарахчгүй нэрээ. Дараагийнх дээр байлаа. Байсна. Гэхдээ тэгтээ дараагийнх дээр явцсан байл. Дараагийнх дээр байгаа гэж байгаа байхгүй. Тэгэл яг гадаад юм шиг энд авчна. Цоолоод авчиг. Бүр яг тэгдэг байхгүй. Үнээрээ тоглоомч би яг үний юм ярьж байгаа шүү. Одоо би ер нь худлаа ярьдгүй л дээ. Тэгэхээр би одоо бүр яг чистний үнэн л юм ярьж байгаа. Тэгээд Тэгээ 3 дахь цохилт гээд кинон дээр шууд тэгж орж. Барху аха яасан бахгүй да. Өө айтай анх удаа бас уран бүтээлийн санал аваад. Тэгээ бид чинь 95% урдлын хөрш чунчин гээд яг ийм нэг одоо мафн байдаг гэх юм уу те. Дэлхийн ноутбукны 70% хангадаг ч гэдэг юм амар том ийм хотод очиж исэн байхгүй. Тэнд дандаа ийм гэмт хэргийн одоо хиттийн кинонууд хийгддэг, кино буудал, кино павильон, жижиг хэрэглэлийн одоо хороол гэдэг нь одоо манай налайх шиг ийм том газарч гэдэг юм уу те. Тим хот байхгүй. Тэгээд тэр гоё юм уу? Тэрийг та нарт гоё аялаад үзсэн баг те зургийн хажуугаар 2 3 сцен те. Манай барх бах. Тэгээ машин дотор байдаг байхгүй. Сцен нь машин дотор тий. Тэгээд машин дотор авчихгүй яах юм. Тий. Тэгэл яриад нам бүр энэ нэг юу нарангийн хогны цэг биш. Гэхдээ би яг үний юм ярьж байгаа шүү. Санжаа нэр үнэн би старк хогны цэг. Яа на энэ хогийн цэг дээр болох юм тэнд байгаа зураг авалт зөрөхгүй гэсэн чинь нэг юм босгоод ирчихэж байгаа дөрөв талаас. Тэгэл камерад явсан. Нөгөөтгөн дээр амар гоё яг нэг чунчинайхаа юуг ингээд хэвлэлцэн. Гоё зургнуудаа хэвлэлцэн. Тэгэл ингээл харангуут нэрэл би яг тэр хогийн цэг биш яг чунчинд нь яваад байгаа. Амар зүйн. Тэгэл гол хэсэг шүү дээ бас. Киног эргүүлж байгаа хэсэг байхгүй. Буудалцаад, буудаж алаад, өөрөө буудуулаад тэнцэнс бүх юм тайлагдаад дуусах юм чухал аваас дээ. Тэр юм дээр л чухал. Анхнаас нь машин дотор гэж төлөвлөсөн юм шүү те жога. Ер нь тэрийг бол тий мэдгүй. Манай найруулагч бас тэгээд хоёрдугаар дээр тэрний талаар яриад ангууд над дургу маашин сая нөөрөлс 3 дээр хоёрдугаар анги дээр нь би өгцөн. Тийм тэгээ Алага байх. Эдгээр надад дуртай ч юм шиг мөртлөө айгуу тийм цаагаараа үзий яддаг юм шиг байгаа юм. Тэгэл намайг аль болох тэгэл нэг бол өхүүлнэ. Ер нь дандаа өхүүлдэг. Гадаад руу л авч явахгүй. Чүнчин хот гэснээс тийшээ чинь бас нэг аяллаа юу маршрут гарсан байлээ шүү дээ. Тий. Чүнчин лүгээд аяллаа компаниуд. Тэр яг гоё хот байлаа шүү дээ. Уулан дээр хот байдаг, хот тунд уул байдаг гэдэг. Одоо яагаад ингэж юм гэхээр нэг юм 60 70 давхар байшин руу гараад
доошо буцаад лифтээр гараад зам руу гараад дахиад доошо харангуй дахиад 60 70. Яа уул дээр үү. Тийм юм бэл. Зохион байгуулалт нь ядармаар юм. Маа нэг сонин хөтөл нэг очиод үзмээр гоё юм уу? Санаа нэг нэр гоё. хятад DJ найз байдیں۔ Манай нутагт ирээчлгээл өрөөд байдаг гэсэн. Тэгээд очиж амжихгүй. Чэнд юм уу? Тэн чүнчэнд гэсэн. Тэр ч өстө гоё бат гэсэн. Өөртөө олчиж жуука. өөртөө олцсон. Ахыгаа аваад нэг урагшаа явна. Хамгийн сүүлийн метро дотор байдаг гэвэ өстө тэр. Надад яага та энийг л харуул хар гэдэг нэг зураг үзүүлсэн. Гэтэ энэ кино гөрөмхийнх нөгөө юм шүү дээ. Натур матурд явах бас гоё те. Гоё гоё. Өстө гоё. Сар гараад 2-3 сараар натурт тэнцэнэ байрлах. Тэр надад амар гоё таалагдаад. Дэрс таалж байгаа хэ гэж бодлоо. Энэ Хүмүүс алж байгаа бахтаа л гэж бодно. хүмүүсээ стори үзээ л энэ зугаатай байгаа хэ гэж бодлоо. Тэнд ч өстө энэ хэнийг мэдэн шүү дээ те. Тэгээд зураг авалтч айгу хурдтай болдог те натурт гарцгаад яг үнэндээ. Энэ хэд бол гадаадд натурт л гарцсан байгаа байхгүй яг. Бидэд 28 хоног хонсон. Хонсон те. 28 маань галзуурсан. Манай тэр кино нэр фестивалд нэр дэвшиж байгаа шүү дээ. Манай өвөө анхудаа бас олон улсын фестивалд орж үзэж гин. Тэгээд энэ жилийн үед нөгөө 3 гадаад шүүгчтэй Улаанбаатар International Film Festival билүү. Монгол шүүгч бол байхгүй гэсэн үг. Тийм 3 гадаад шүүгчтэй. Тэгээд тэд нэр нь өөрсдөө үзээд киногоо сонгоод юм бил. Монгол кинонд үзээд үү? Тий одоо олон улсын киногоо, гадаадын киногоо, монгол киногоо сабтайтлтай үзээд тэгээд эхний шат нөгөө үзээд тэнцүүлт юм бил. Тэгээд нөгөө чүнчээ усан кино маань Тэнцсэн. тий. Анхудаа орж. Биш наад нэг асуулт байна. Одоо ингэж сонсоод ахны монгол кинонууд маань үнэхээр их юм. Тэгээд одоо ингээ IPTV рүү оронгууд пөөд тийм их монгол кино байлдаг гэж би сүүл ботсон. Энэ сүүлд нэг яг монгол багц гэдэг зэс рүү ороод ингээ үзчих бүүст зөндөө кино байлээ. Тэгээд сонсоод ахны нэг юм айгүй их шатаад байна л гэж юм сонсогд. Би ч одоо яхаа ингээл яг та хэд шиг юм од хүмүүстэй ингээл ярилцаал ийм ажил хийдэг хүний хувьд ингээл энэ хүмүүсээс мэдээл ирэхээр манай кино шатчлаа, ингэчлээ, тэгчлээ гээл тхий. Ер нь та хэдийн одоо дотоод байгаа мэдээлэлээс монголчуудын киноныхын ер нь хэдэн хувь нь яг амжилттай байгаад хэдэн хувь нь ер нь бас амжилтгүй одоо шатаад байна. Тиймэрхүү зүйлийн мэдээллийг ярьж болох уу? Гэхдээ нэх болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгвэл нэх мэдээд байгаа юм алга. Зүгээр өөрсдийн л би бол өөрийнхөө л үзэл мэддэг ч гэх юм уу те мэдээлэл байгаа шүү дээ. Бас нэг кино мянуудтай холбоотой юм болохоор. Тийм сүүлийн үед бол бас кино театрт кино үзэх хүмүүс нь айгүй ховор болсон. Тэр бол яалтчгүй өстой яг ковидос хойш гэх юм уу бүр ялангуяа нийгмийг эргүүлээ хийчлээ шүү дээ. Хүний амьдралыг. За тэгээд одоо Монголд бол нөгөө цензур байхгүй хэн хүссэн киногаа хийж болж байна. Жишээлбэл хүссэн алдаатай ч байсан хамаагүй зохиолоо бичээд нэгэн зохиолч болоод нэг нь камермен болоод нэгэн жүжигч нь болоод ингээд залуу хүүхдүүдээс ахуулаад хийж байна. Тэгэхээр мэдээж чанартай чанаргүй маш олон юмнууд гарч байна. Тэр бол бас одоо нөгөө нэг нэр нэгтийн техник гэдэг шиг бас айтайхан юм хийчихсэн гэж боддог хүмүүстэй их гай болж байна. Жишээлбэл X-Studios Production миний өрчтөр гэдэг кино 2008 онд 13 онд болсон явдлыг хийгээд 18 онд солиод хийгээд гаргаж ирсэн бол тэрнээс хойш кино зохиол хайгаад бичээд өөрөөсөө энэ 7 жилийн хугацаанд одоо болтол кино зохиол олоогүй л байна. Тэгэхээр бид нар юм хийгээгүй. Уламжлалт юмнууд бол хийж байгаа тэр нь өвлийн нэмсгэлж гэдэг юм уу те нэг шинжилтгтэй цөөхөн болсон. Тэгээд ингээд зарим чанарыг хэрхэмлээ үнэхээр чанартай хийж байгаа хүмүүс шатахгүй шүү. Шатахгүй. Тэгэхээр тэр нь яг манай одоо Чукаки ярьж байгаа шиг сайн бодох хэрэгтэй байна. Сайн уран бүтээлчдийг цуглуулах хэрэгтэй байна. Гоё объектуудад мөнгө олохгүй байсан ч хамаагүй бүтээлээ бодож 95% зураг авалтыг гадаадад хийж шít. Болж ин зарим нэг жүжигч тэргүй жүжигчтэй үлдээгээл зураг авчих хэрэгтэй. Амар гомдолтой.
Хэрэггүй жүжигчин яа. Гэхдээ явах шаардлагагүй л орхих л хэрэгтэй л. Тэгэхээр би гомдод байгаа юм байхгүй зүгээр л хэгжилтэй байх юм бол тэгж. Ингээд юу яхад бол үнэхээр бодож хийсэн төлөвлөгөөтэй сайн кинонууд бол шатахгүй. Шатж байгаа кинонууд бол мэдээж одоо доотлол нь одоо 60-70% нь одоо 100% гэж бодоход 70%. 10 киноны 7 нь бол шатж байгаа хөө. Харахад л одоо тэгэл тэдэн хоног мэдэн хоног гэдэг одоо бүх юм нээлттэй болцсон тэгэл 7 хоног өнгөрсөн 7 хоногийн бокс офис юм байна гэдэг. Тэгэхээр ч одоо хэдхэн хүнлэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр миний бодол бол тийм л. Үнэн наадах чинь одоо амар их гарч байна. Тэр бас буруу одоо хуучны соц үеийн нийгэмд ингээд яг юугаар ордог байсан шиг те. Энэ зохиол болж байна. Энэ дүр тэр хүн таарахгүй гэдгийг бүр юм том хурлаар авч хэлцээд тэр шүүмжлэгч нар нь шүүмжлээд тэгээ ингээд улсаас нь дэмжиад ингээд гаргадаг байсан. Тэгэл чанартай л болчихсон шүү дээ. Одоо тэгэл хэсэг бүлэг хүмүүс одоо өв ая гэх юм бол нэг гарын эдэн уранд багтдیں۔ Тэр хүмүүс л одоо тэр хүмүүсийг орлож өөрсдөө хяналт тавиал юм хийж л та тий. Нөгөө нэг зах зээлийн чөлөөт нийгэм чинь бас нөгөө сул тал ихтэй л байдаг юм л л тий. Подкаст румын хамтрагчаар Pearland тайг буюу тайгын сув тэмээх цоошин Монгол минералтай бас бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэхүү ус маань жирийн нэгэн ус биш байгаа. За яагаад вэ гэхлээр энэхүү ус маань за ерөнхийдөө Италиас орж ирдэг эрдэс минералтай уснуудыг бодох юм болвол за найрлагын хувьд адилхан ч гэсэн 3-4 дахин хямдхан монголчуудын үлдэрсэн ус гэдгээрээ онцлогтой гэж хэлж болно. За энэхүү ус маань за нийтдээ 65 улсын оролцдог Water Expo 2025 хэмээх за дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийн оролцдог тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсон. За энэхүү ус маань яагаад 2 дугаар байранд орсон бай гэхлээр маш гоё амттайгаас гадна за өөрмөц эрдсийн найрлагатай гэдгээрээ 2 дугаар байранд орсон юм байна. Ингээд подкаст румын хамтрагчаар Vitafit-ийн Pearland тайг буюу за тайгын сов тэмээх бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. Одоо нэг ийм мэрэгжлийн жүжигчин биш мөртлөө одоо ийм сошиал платформуудыг ашиглаад олонний танил болцсон хүмүүс өөрсдөө кино хийгээд байна шүү дээ. Тэр зөв буруу юу? Жишээлбэл тэр нэг за зөв буруу гэж асуух нь бас буруу өрөөсгөл бах те. Тэр одоо ер нь тэднийг за юу гэж боддог вэ гэж асуучих тий. Тийм. Одоо би арай ихээр би дараа нь ярих уу? Хин мэрэгжлийн бас хүмүүс гэсэн үг тий. Жишээлбэл ямар одоо тэл зөндөөл явах. Уг нь бол яг уу сойс төгссөн л хүмүүс л хийгээд байгаа л харагдаад байгаа шүү дээ надад бол. Тийм. Тийм мэрэгжлийн тийм. Яг нөгөө одоо нэг шоунд ороод зохчих гал юм л да. Тэгэхээр цохмооргүй байна тийм. Яг уу шоу юм өмд ороод олны танил болж байгаа хүмүүсийг авч харин тоглуулад байгаа юм шүү. Бас баг. Тийм. Тэр ч яг тэр бол их хэлээ л дээ тий. Яг мэрэгжлийн жүжигчин биш зүгээр. Тэгснээс яг нэг мэрэгжлийн сургууль төгсөөгүй хүмүүс нэг кино хийгээд байгаа харагдахгүй л байгаа шүү дээ. Би бол тэгж л бодож байна. Мэдхгүй ээжж магадгүй л дээ. Тэг хийгээл тэдэр чи шатж байгаа л тоо. Тэгтэл одоо хинч бай те эн чин эрх чөлөөтэй шүү дээ те хийж болно. Тэгэл за хаста муу кино хийчий да. За хаста шатчий да гэж бол хэмбгаач кино эхлэхгүй хэлгүй те. Тэгэл шатчаад дараа нь дахиад мөнгө нь олдоод ах юм. Одоо нэр зохмооргүй л энэ гэдэг шиг нэр яг үнэндээ тэр хүмүүсийг бид нар бодоод үзэхлээр тэдний илүү их юм танил талтай, гүйлгээ ухаантай их сэргэлэн тийм хүмүүс байт юм болов гэж боддог шүү дээ. Тэ. Тэгэл дараагийнхаа нэг ахаас очиод дэмжлэг аваад тэгэл кино гоё гээл дахиад шатаал нэг гэдэг. Гэтэ нөгөө ах нь бол мөнгийг авахгүй гээл тэгсэн тэ. Тэгэл тийм хүмүүс байдаг байх тэ. Над нэг юм санаа байгаа. Энийг ер нь хэрэгжүүлэе гэж би бодож байгаа л доо. Монголын кино театруудаар гарч ирсэн тийм баримтат кино ер нь байд юм уу докюментари? Тэстам одоо яг Тэнгис өргөө мөргөө гэл одоо сүүлийн мэдхгүй байна гэхдээ байдаг байх уу тий. Би болохоор миний толгойд орж ирэхгүй байна. Тэнгүүд би яг сая нэг Everest гэл ингээл яваад үзэнгүүт л айгүй олон тэр Netflix-ийн гой кинонууд нэг анги докюментаринуудыг үзлээ л дээ. Тэд нар үнэхээр л тасархай ямар ч гоё идэгэн тий. Тэгээ би ингээ бодох нэ би өөрөө бас content creator би яагаад ингэж болохгүй гэж бодсон аахгүй. Тэгэхдээ энэ бол мэдээж уран сайхны кино биш. Яг л ийм баримтат
Тэгсэн мөртлөө би замдаа одоо юуг ойлгосон, яасан те явах замдаа юуг туулсан ч гэдэм үү. Тэр болгоныгаа ингэж оруулаад бас танин мэдхүү талаасаа бас докюментари хийгээд энийга кино театр гаргаад үзүүл яасан гэдэг юм бодол тэгээд явж байгаа. Энэ ч гоё юм биш. Харин те. Олон улсын фестивалд амар их орд юм л шүү дээ. Ийм кинонууд тий. Ер нь баримтат кинонууд. Тэгээ яг нөгөө яг тухайн үед одоо 5,000 одоо метр дээшээ гарцсан биш шүү дээ тий. Тэр үеийн тухайн үеийн мэдрэмжээ буулгаж авч байгаа яриа одоо энд ирээд тэр мэдрэмжээ ярьж байгаа хоёр чинь жоохон унан шүү дээ тий. Тэгэхээр яг тухайн үеийн тэр мэдрэмжүүдээ ингэж бичээд баримтат болгож байгаа нь бол яг гоё. Үнэн юм, зөв юм байх юм бол гоё хүртгэл юм шиг л. Олон улсын ийм докюментари юунууд байгаа шүү дээ. Фестивалууд руу явуулаад үзүүл бас боломжтой л. Наадах чинь тэгтэл мэдээж бас жоохон зохиолтой байж. Тэгтээ үнэн бодит явдлаа тий. Уналт босолттой хүний сонирхлыг татчихгүй зүгээр л би аялж яана гээл ингээл тийшээ гарч байгаа ямар ч сонирхолгүй юм л үзүүлээд байхгүй шүү дээ. Юу их хүн үзэх юм бэ. Тэгэхээр влог болчих واخ тий. Тийм баг. Яг мэдээж хэрэг нэг буран сайхны өргөлт уналттай найруулагчийн тий. Тэгээ тэр нь худлаа биш тий. Тэр нь худлаа биш байхгүй. Худлаа байвал тэгэл тэр чинь баримтат кино биш шүү дээ. Тийм. Тэгэж бодож байна да. Наа ч юм бол амжилт болно. Тий яг ийм нэг зорилготой. Тэрийг бол харин яг тэр мэрэгжлийн сургууль төгссөн хүн амтан биш байгаад ус тоглоод өөрөө хийж болно шүү дээ. Ер нь бол тий. Тэр чинь болов л одоо. Тэгээ production бол мэдээж мэрэгжлийн байна. Тэгчлэр чи асуудалгүй тий. Чи түрүүн ярихдаа тэр кино хийж байгаа хүмүүс мэрэгжлийн бус production-ны хүмүүс нь team хүмүүс байна гэж хэлж байгаа юм уу? Үгүй. Тэр хүмүүс чи өөрөөсөө мэрэгжлийн хүмүүс аваад ажилуулж байгаа учраас нөгөөх нь бас нэг кино руу болоод байгаа байхгүй юу? Би бол нэг жүжигчин талаасаа л яриад. Жүжигчин талаасаа л яриад байгаа. Жүжигчин биш мөртлөө одоо тэгэл лаг уран бүтээлч нар зөндөөл байдаг бах те. Дэлхийд ч гэдэг Монголд ч гэдэг л байна. Тэгэхээр бас тэрийг нь бодглохлоор ийм хүн тоглуулад байх те. Хэрвээ авьяасгүй бол харин тоглуулад хэрэггүй л те. Тий. Авьяастай бол бас тоглож болж шүү дээ мэрэгжлийн биш ч гэсэн кинонд. Би нэг юм орж байгаа оролцогчдоосоо дандаа нэг салбар болгон сакс оруулаасан, хипхоп оруулаасан, улс төр оруулаасан гэдэг юм те. Ингээд нэг юм өөрсдийнхөө хувьд ийм топ 5 гарааны 5 жүжигчдээ нэрлэж гэж асуудаг байхгүй. Нөгөө топ өөрсдийнхөө хувьд те өөрсдийн салбарын гарааны 5 нэрлэж гэж би асуудыг. Тэгээ энэ асуултаа та хоёроос асуучих гэж бодож байна л да. Тэгэхээр яг жүжигчин мэрэгчдэр бүх цаг үед шүү. Та хоёрын гарааны 5 хэм бэ? Би оюутан байж байхдаа драмын театр дээр дадлага хийгээд тэгээд нэг өдөрлөг жилүү нэг арга хэмжээ олж ирсэн. Тэрэн дээр Жамсран Жавган ардын жүжигчин Жамсран Жавган ямар жүжиг үлээ те уучлаарай одоо мартчих. Тэр жүжигийн нэг 10 минутын монологны хэсэг тэрийг харж байхдаа тэр хүнийг биширч ирсэн. Би ингээл хажуунаас нууцаар ингээл оюутан ингээл үзэж байгаа шүү дээ тасалбар авсан хүмүүс байж. Тэг ингээ хажуунаас нь хараад үзэж байгаа байхгүй. Тэг баг хойтлын хажуунаас нь ингэж нэг харж урагшаага ингээ харцсан жижигхэн Жамсран Жавган нэг микрофон тавьдсан. Охиндоо хандаад аавын хэлж байгаа монолог би чамайг ингэж өсгсөн ингэж юу яасан ингэж хайрладаг гэтэл чи гэл асгаруулж ирсэн. Үнэхээр нэрэ жүжигчин хүн гэдэг ингэж байлдан дагуулд юм байна гэх. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол би амбиахтай хамтдаа танхаа текч гэдэг кино тоглож байхдаа тэр үний агуу авьяас тэр мэдрэмж тэр кинон тоглож байгаа. Үнэхээр гоё дүрээ гаргаж ирж байгаа. Тэгээд самбаачлах тэр жүжигчин хүнд байх хэвээр тэр хурд те. Энэ бол үнэхээр агуу жүжигчин. Би одоо урт наслаарай л гэж л одоо зөндөөл хэлээл та наад би хаагаа гэж загинж чилжил байсан. Олон гоё кино тоглох байсан. Даанч эрт явцсан. Харамстай. За тэгэд мэдээч одоо нөө үрүүлс тоглосон би бог яахыг бол дэндүү бас ямар гоё жүжигчин бэ гэж би сая хамт тоглож байгаа. Одоо ч тэр сүлд нь одоо киногоо үзэж байх тааж тэр ямар гоё юм бэ? Олон гоё дахиад Монгол кино жүжигт те олон гоё юм дөрүүдийг бүтээгээсэй гэж чин сэтгэлээсээ бодож хайрласан. За мэдээж одоо хамт тоглож исэн одоо нэг эмэгтэй жүжигчд оруулж ирэхэд би одоо болтол бие гоё авч явж өөрийнхөө одоо бидний нэр төрийг одоо болтол ийм гоё өндөр төргөж явж байгаа гайхалшигтай урлагийн гэр бүлээс төрсөн бас л ардын жүжигчин одоо
намсрын сувд гэж авч үжигчнэр бас бахархаж хайрлж. Сувдаагч маань хаяа миний юм дээр лайктаарсан. Би сувдаагч дээр лайктаарна. Тэгэл амжилт хүсэл төрс өдрийн минь төргээл тэгэл. Яа хүндэлж хайрлж явдаг. Яг 5 гэсэн учраас л хэлж байгаа шүү дээ. Та мэдээж дэрэгдэх өдөө эрдэнэ намайг зөв бурууг шүүж хамтдаа байж миний амьдралын гэрлэгийг олж сайхан охин юм нээж болсон Монголын бас гайхамшигтай жүжигчин мэдрэмжийн туйл бүхэл зүйлийг баг өөрт нь зурж чадахгүй ч гэсэн зураачийн ажиллаа хийж киногоо хийждэг. Монтажны аппликейшн юун дээр ажиллаж чадахгүй ч гэсэн монтажны гайхамшигтай мэдрэмжтэй. Өнгө тавилтыг шүүж чадахгүй ч гэсэн өнгөний мэдрэмжтэй. Яг түншигтэр миний хамгийн сайн зөвлөгч байж дууны гахалтай мэдрэмжийн авьяастай. Өөрөө жүжиг кинон тоглохдоо яг жүжигт бол яаж тоглох хэвтэй 20% тааруулдаг. Киноны тоглох дуран бүтээлчийн тэр одоо 20%-ийг яг кинонд нь тааруулдаг. Өөрөөр хэлбэл гайхалтай жүжигчин бол одон чим гэж хэлмээр. Тэгээ одоо одногийн надаас зурж байгаад нэг одоо сүлд багш болсон би яах юм бэ ядарнаа гэд. Нэг юмд орохоор чин сэтгэлээс ордог тэр зан чанар нь бас. Нөгөө надад заримдаа өөрийг ингээд хайрл өмнөөс нь бодоход хамтдаа урт удаан амьдрьяа л гэж боддог. Би түрүү нөгөө нэг гимлаа руу авираад ахлаар чинь эрсдлэр яах гээд байгаа юм бэ? Хамтдаа ингээл хаяа таарад минь тустай байдаг ч гэсэн өнөөдөр зөндөл сошиалор тэр маань ингэчлээ залбирсан өмсөн амгалан болтгойл гээл бид нар тэгж штеп. Огнохон энэ амьдралдаа хэдүүлээ хамтдаа уртл байлдаа гэж би боддог байхгүй. Тийм учраас би та хоёрыг түрүү бити тэгээчтэй л гэж миний бодол буруу гэж маа. Тэгээд та миний бодол одоо зөв байх гэж би бодож байгаа. Та хоёрын бодлыг үгүйсгэв. Тэгээд би яах гэсэн бэ гэдгсэн. Тэгээд багш болсон. Тэгээд одоо 4-4 курс нь одоо нэг 40 хүүхэд төгсөж байна. Одоо магадгүй дараа жил дахиад нэг анги аваа тэгэл болох байх. Тэгэхээр яг хөө тэр гайхалтай хүмүүсээс бас гоё тэр уран чадварыг авч үлдэж Монголын урлаг улам сайхан болох болтгойл гэж бодож явдгийн. Тэгээд одноо маань олон хүнд бас юугаа үлдээж агаад нь сүүлийн үед бол ахаа баярлдаг болсон. Ийм л 5 хүнийг одоо нэрлэхээр энэ. Яа. Гой гарааны тавт байлаа. Баярлалаа. Арай удаан яриад байна. Үгүй гоё л шүү дээ. За тэнгуүтлээ ингэдэй нэг сэлгэнд нэг авдээ. За. Сэлгэнд нэг авах бай. Нэг сэлгээ цууждаг хүн байдаг шүү дээ. Тий. Сэлгэнд үү? Тий. Одоо яана сэлгэн цуун гэдэг чинь бас нэр төр ирэх шүү дээ, тий. Амар. Тий. Би ч одоо X дүүцтэй төгсөн юунаас хойш 21 жил ч юм уу тий ингээл ажиллаж байгаа юм. Тэгээд тэр хүний авьяас билег бол хамгийн ойргоо хүн хэлж байгаа шүү би. Мэдээж зөндөө хүн байгаа шүү дээ тий. Аглуу ахыг хэлнэ. Тайзны бол ялангуяа комеди төрөлд бол тайзан дээр бол үнэхээр явахгүй байсан юм. Ингэжэл та гэдэг агуу фантасттай гоё жүжигч. Үнэхээр тэр хүн бол доош урлагийн номер 1 л гэж би бол хэлнэ. Зя баярлалаа. За Чукагийнх бэлэн байна уу? Бүх цаг үеийн 5 шүү дээ, тий. Хамаагүй. Ер нь бол тэгэл одоо жүжигчин гэдэг категорид багтаж байгаа бүх хүн л байгаа. Өөрийнх нь дуртай. Тий. Энэ бол гэхдээ зөвхөн Чукагийн л бодол. Саяных бол бараагийн л бодол шүү дээ. Тий. Хин нэгэн бол одоо хүний үзлээс үзэл рүү одоо хөндлөнгөөс орж ирж битгий дайраарай манайхаа тий. Би бол яг нэгт бас талигч амби ахыгаа хэлнэ л дээ. Мөрөөдлийн театрт байхад бас манай нэг жүжигэнд оролцож ирсэн. Тэгээд нэг өдөр надаар өстө учиргүй тоглоод өөрийнхөө хувцсыг өмсүүлчихэд ахын өстө өнөдөр гарахгүй. Жиминий дүртэр гарч байгаа. Тэгээд би ч нөө шилэп милэп жоохон томдуулаад нэг цум мовын өмсцэн. Тэгэл ирэх маяг шагаах махтай ингээл хуйлдсан л байсан юм шиг байна. Тэгэл би ч гарахандаа ингээл хар ус цуваал. Яаж би яах юм бэ те барах юм бэ те. Өдөр нутгаар явахдаа ах нартайгаа дублэр хийдэг гэвэстэй гармаар гээл навч явуулж байгаа. Яг 2 минутын өмнө би хувцаа тайлж өгөөд буцаад амбай. Толжсэн. Яг би бол өстө үнэхээр мундаг жүжигчин гэдгийг тайзан дээрээс ч тэр кино уран бүтээлээс ч тэр харж ирсэн. Ер нь баг байхад би ч доронтой өгдөг шүү дээ. Тэгээ манай яг юм дигнал хаалгад ах байдаг байсан юм байл.
хуучаа одоо ээж аав эмээ хүн ч гэдэг юм уу. Ирдэг байсан баг. Ойрхон байсан. Маш ойрхон байсан. Тэгэл за гэл. Тэгэл угаасаа одоо шуурлагын тайзан дээр ч тэр манай ангийн багш хүртэл хэлдэг байхгүй. Гараал ирэхэд тайз дүүрдэг гэл ганцаараа байсан ч тэр те бояахтай байсан ч тэр ингээл тайзыг дүүргэж яадаг мундаг жүжигчин гэж боддог. За дараагийнх нь хүн гэх юм бол би Доояахыг хэлнэ. Бас хэд хэд уран бүтээл дээр хамтарч ажиллаж исэн. Сүүлд гэхэд л кино уран бүтээл тоглоогүй 7-8 жил болцсон гэлөө. Яллагчд тоглоол ганцхан сценд ордог шүү дээ. Тэ. Доояах амар шүү дээ. Тэ. Ганцхан сценд ордог шүү Доояах тэ. Хоёр ч билүү тэ сүүлд нэг мөргүүлцдэг тэ. Үнэхээр бас мундаг жүжигчин. Тэгээд бидэд яг нөө галзуу дуурал гээд бас олон ангид кинон дээр хамтарч ажиллаж исэн. Тэгэхэд яг ингээл нэг харьцаж байгаа харьцаа юм уу надад жүжигчин бол бас ийм байдаг юм байна гэдэг ийм мотивашн авч исэн. Доояах байна. За мэдээж сая нөөрөөс 3-д маань тоглосон Богиах байна. Богиах бол бас энэ цаг үеийн би бол одоо номер 1 хэрэгтэй жүжигчин гэж миний бодол шүү дээ тэгэж хэлж болно. Ажиллагааны хувьд тэр одоо ингээл мотор рек явахын өмнө зүгээр л Богиах маш олон давтдаг. Нэг явчаа гэж би бүр санаа зовж байгаа. Тэ Борхоха. Амар олон давтдаг. Давтаж байгаа л тэр чи группээ ядраахгүй те. Яг л чистний явах гэдэг шүү дээ. Тэгээ бэлтгэл дээрээ яг яаж явна тэрэн шигээл яг рек явахаар тийм бэлтгэлээ маш олон юм яг бэлэн болоод орох. Яг бэлэн болоод ордог. Бид нар бол одоо залуу уран бүтээлч алдаа дутагдал маш олон юм байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэрийгээл бүр яс хийд юм бэлээ. Тэгэл одоо манай найруулагчтай энэ зохиолын нэг өгүүлбэр дотор байгаа энэ хоёр үгийг л асуугаал. Яагаад ингэсэн ингээл юм. Мэргэжлийн ажиллагааны хувьд бол үнэхээр бас багшилж чадсан гэх юм уу те. Үнэхээр гоё байсан, түшигтэй байсан. Тэгээ маш олон зүйл суралцсан. Би Богиахыгаа гин. Дараа нь гэх юм бол би Эрхмээ ахыгаа хэлнэ. Хошин урлагт ч явдаг, драмт ч явдаг. Тэгээ дэлгэцийн уран бүтээлт ч явдаг. Ер нь яг нөөрөөс нэг дээр Эрхмээ ахтай ингээ ажиллаж байхад нэг юм манай ахын юм харизм, аура ингээд мэдрэгдээд байсан байхгүй. Маш гоё юм, чистний явдаг. Гээс бахтай ингээд нэг сцен дээр ингээд зүгээр л юм яриад нэг юм дийл хийж байгаа сцен дээр ингээл юм хийгээл гараараа юм хийгээлсэн. Тэгсэн чи тэр сцендээ агуулмжтай юмыг салпитгаар ингээд тэр сцен дуусгад ингээд тэргээ тавиад. Ийм чимхлүүр жижиг үйлдэл мөл юм уу. Үнэхээр бас яг киногийн бас үздэг хүмүүс Эрхмээхыг бол бас үнэхээр гоё жүжигчин гэж бол хэлнэ. Эрхмээ мундаг. Тий. Хоёр бас гоё санаа нийлж байна те. Одоо нэг эмэгтэй хүн орж ирэх юм. Эмэгтэй хүн гэх юм бол бид номер 1 кинон дээр бас одноогчтойгоо ажилласан. Үнэхээр л яаж тэгэж галтай, цогтой үнэхээр гоё, стрессгүй, кайфтай ажилддаг юм бэ гэж л бодогцсон. Би одноогчгаа хэлнэ. Энэ ч юм ихч бол бас маргаан мундаг жүжигчтэй. Тэгээд сэлгээнд гэх юм бол би жижиг одноогчийг авна нэтэргээд би одоо коуч болцсон тий. Тийч тий коуч л бол гэж байгаа шүү дээ. Тий. Манай одон чимэг гихч бол бас маш олон кинонууд тоглолдог, жүжигүүд тоглолдог тий. Үнэхээр бас манай 3 дахь цохилт дээр бас тоглолдог. Тэгэл үнэхээр авьяастай. Би бол авьяастай гэж хэлнэ одноогч. Том одноогч байна, жижиг одноогч. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан, гиз төрөх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдэрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. Тийм байна да. За би алдаж болно шүү дээ. Бодож үзээгүй юм л да. Яг би нөгөө нэг дуртай кино Габ бэж хэлэхээс данс өгч. Дуртай кино тийш тий. Дуртай тэр үдчихсэн кинонуудаас. За юу вэ? Би нөгөө бодлын улаат чи айгу дуртай байсан. Тэгэхээр нэг амраах амар гоё байсан. Тэгээд нөгөө солид их одны мэгч. Нэгч манаас гоё байсан. Тэгээд өөрчн
Доо яах бас гоё. Дөрөвтгөн юм болоо. Нөөрөлс үзэг. Дөрөвтгөн одоо. Ер нь 3 юм байна дөө. Нэг цэп баг. Цэрэн болдох. Бас амар гоё. Дүр мөрөнд өөрөө тийм нэг амар гоё бид болохоор цэп баг бас гоё таалагддаг. Тавтхан одоо юм л да. Эмэгтэй хүн байвал юм байна. Эмэгтэй хүн. Орногч бигч. Амар тийм амар харизмтай нэг тийм гоё юм аа. За тэгээ сэлгээнд одоо сэлгээнд жанчуу гэж байна. Жанчуу сэлгээд авчдаг гэж байна. Яа, за тэ гоё юм шүү наач. Амар. Сүм орж ирлээ шүү дээ. Жиг зүм орж ирлээ. Цөм шагаад авчих. Би бас бодож байгаагүй юм байна. Тэгээ яг нөө өөрөө асуучаад та хоёрын яриаг сонсохоосоо өмнө надаа ингээд би нэрээ хэлэхээрээ юу хэлнэ гэж бодож байсан чинь шууд автоматар амбиах орж ирээд байна л та. Би яг дундор зовсолцсон дундор нь хэллээ тийм. Автоматар ялчгүй амбиах орж ирээд байгаа. Тэгээд яг энэ яриан дундаас солиот ихийн тэр дүрийн одноо ихчийн дүр бол би л тийм дүр мэдхгүй. Тэр бол мартагдчихгүй дүр. Тэр амар дүр тий. Тэр бол амар дүр. Тэгэхээр яг дүрээр нь ингээд одоо би өөрөө миний топ тавч гэж байх тий. Би зүгээр л бодлоо л хэлж байгаа тий. Бас доо яахыг бодлоо. Доо яахын тэр дүрүүд бол бас л тий. Би үл тэндээс ямар ч үжиглэл тартдаггүй шүү дээ. Нэрнгээсээ тий. Яаж тийм амар байдаг юм бэ? Тэгэхэд би энэ дэр нэмээд бас хэнийг хэлнэ. Фантастик Барсаахыг хэлнэ. Цаатахны чинь тэр харц марц юмнууд нь бол надаа бол шууд буудаг. Энэ бас те гэдэг нэг юм яг кино үзүүлдэг те. Үнэхээр дүрд нь оруулдаг гэж би боддог. За тэгээд одоо өөр одоо яг үнийг хэлэхэд тэгээд бүр дээр үеийн нэг лаглаг жүжигчтэй мужигчтэй энэ төрөл би яг үнийг хэлэхэд сайн мууг нь би нэг дүгнэхгүй хаа би чадахгүй байна. Одоо тэгэл орчин үеэсээ л хэлчихье гэж бодож байна. Тэгээд орчин үе дээрээс одоо нүүр үсийг үтсэн. Нүүр үс юм нямаа бол бас үнэхээр лаг. Нүүр үс нэг тэр гардаг шүү дээ. Ямаагийн дүр бол бас амар лаг. Тэгээ би бас сүүлд үтсэн кинонуудаас би тэг сэлгээнд нь 2 эрдэнэ авчтай юм уу? 2 эрдэнэ авчтай. Ямар 2? Нэг жүжигч юм би. Юу эрдэнэ үү? Тэ аюуки авчтай юм да. Одоо жүжиглэх чадваргүй болсон хаа. За. Жигжил амар юм байна. Амар юм байна. Тойрын сэлгээ бол чиний сэлгээг бүр цөм зогч байна шүү дээ. Оюу эрдэнэ гэж юм бэ? Оюу эрдэнэ гэж ямар? Нэг жүжигч юм байт юм аа гэж. За. За хэдүүлээ салбараасаа жоохон холдоод хэвлээс явах гоё сайхан амьдралаар хийж очив. Сүүлийн миний асуудаг бас өөрөө айгүй асуух дуртай асуулт. Сүүлийн амьдралаас хамгийн их юунаас кайф авч байна да. За үр хөвгт хэлэхгүй шүү. Үр хөвгтүүд ойлгомжтой тийм. Тий, гоё хувийн талаасаа. Фитнесээс авч байна. За. Тий. Би сая нэг 11 хил турсан. 52 хил болоод 63-аас. Тэгээ буцаад ер нь нэг жоохон болох шаардлагатай болоо. Тэгээд яг эхлэхэл ер нь амар чухал юм аа. Яг өмнө ч явж лээс л да. Тэгэл нэг үлгийн салхан те. Яваал үр шимээ нүрэхгүй. Одоо бол яг явж үзье гэж бодоод байна. Тэгэхээр залхуурж тэр нэг юм асахгүй байж байгаад ер нь нэг багштай болъё гэдэг. Тэгээ яг багштай болоод тэ өдөрчилсөн юм гаргаад тэгээд эхний өдрөө хийсэн чинь ингээл нүд онгоогоол амар гоё болол. Зүгээр л эхний өдөр гэж намайг одоо юу гэдیں те юм сул мул хийхгүйгээр зүгээр галзуурыг гээл. Тэгээ ихэлсэн чи амар гоё хасаал, амар гоё кайфтай, өдөржин гоё хэрч хүчтэй. Одоо жоохон цагаал жоохон өглөөгөр болгочвол бүр гоё болох гэдэг. Ер нь яг хамгийн сүүлийн үеийн гэвэл тийм байна. Тасгал хөдөлгөөн бэлтгэл гэдэг бол амар өөр. Тэгээд яг хөө бэлтгэл ингээд одоо цээж нуруу хөл гар хийж байгаагаас гадна бас нэг юм манай фитнес нэг спорттэй. Би одоо нэрийг мэдэхгүй байна. Англи нэртэй. Мод тавьж ягаад хоёр талд ингээд татдээ.
Хөлөөрөө жиж байгаа тий. Тэгээ босч ирдэг үү? Тий, тэгээд модоо өөрөөр талд авах хэвээр. Тий. Тэрийг хийчих. Тэр болохоор бүх бие чангална, бээр суулгана гэдэг. Тэр бас аюу сонирхолтой. Бэлтгэлээгээ дуусчаад шоо нэг жоох юм хийвэл хийчидэг гингүүд манай мод байж идэг. Би бол яг хав жингийнхаа октоодыг бол одоо татаад байна. Тэгээд манай жимд явдаг 9 10 11 дугаар ангийнхаа дүүнрийг бол татаад байна. Тэгээд устыг нь бол барахгүй. Тэгэл яг хав техник гол нь бяраас илүү техник жоо тийшээ ингэж явдаг барьдаг. Тийм нэг спорт байт юм байл. Би дэлхийн аварга болд юм байна. Казахстанууд дээр бас их оролцсон. Нэрийг нь санахгүй авах нь аргагүй юм байна тий наад. Тэгээ би одоо хараад сайн тэмцээнд байх юм тий одоо энэ мод татдаг. Тийм байна. Тэр алгадаг тэмцээн байна шүү дээ тий. Яа тэр амир тий. Oh my god. Эмэгтэйчүүд ороод их тий бүр. Бүхний ацал. Тэр бас ингээл зүг зүгээр зогсож байгаа хүн талхтвал тэр чанга алгадуулна гэдэг бас зориг шүү тий. Би бол тэр тэмцээнийг үзээд ёстой нөгөө бараах битэрийг яах гэж яваад байд юм бэ? Би тэдэрг яах гэж юмд ороод байд юм бэ гэж боддоо шүү дээ айгуусан. Гайхмар тийм. Нэг тал мал ингээ битүү ингээ хавтцсан тий. Яа тэрэн дээр зохиол ямар амар. Би шүүгчтэй бүр тий. Үзэгчтэй ёо. Тэр бол бас үнэхээр зоригийн тэмцээн байл шүү нэр. Тэгсэн чинь гайн дараа үхэн үндэстэй тэр ч байна шүү дээ. Тий. Юу дараал тий цус хараад үхэл язаад ёо. Тэр тарих марих бол дород оргиноо тий. Шүд мүд 4-0 юмчлаа шүү дээ би сая. Бодоцсон чи буруу нэг илүү явцсан байна. За барах сүүлийн үед ерөөс гоё кафе чи да. Нөгөө гэр бүл ярихгүй шүү, хүүхд мөхтэй ярихгүй шүү гэсэн чинь аялал бол ярихгүй юм байна. Угсаа аялах дургүй хүн гэж байхгүй шүү дээ. За тэгэхээр тэднийг боллоо гэж бодсон чи яг ингээ сая бодоол байсан чи юунаас би отыг ингээ сүүлийн үед кафе аваад байгаа юм бэ? Гэр бүлээ ярихгүйгээр гэдгсэн чинь ерөөсөө юу юм бэ? Яг одоо хийж байгаа өөрийнхөө ажлаас юм байна. Ялангуяа би нүүр үлс дээр нэг өөр баг хамт олонтой байгаад одоо би энэ хийж байгаа манай хаан хуурын хийж байгаа энэ драма гэр бүлийн кинон дээр бас нэг өөр хамт олонтой байгаад шинэ баг хамт олон тий тэнд ингээд очиод тэр кинонд тоглоод төглөгдөөд сонь объектн дээр очиж тоглоод тий тэр болгон чи өөрсдөө бас нэг жижигхэн хөрхөө адал явдлуудтай шүү дээ мэдээж тэр зураг авахд ч Монголд яадаг билээ тэр нь айгуу гоё үнэхээр гоё ажил хийж байгаа юм байна гэж би бас баярлалтай өөрийгөө бас яаж явж байгаад бурхан минь сүйст орж те жүжигч болсон. Тэгээд одоо бас нэг хоёр дахь хамт олон бол энэ нэг жүжиг хийх гэдэг нэг гэсэн шүү дээ те тэр нь тоглож байгаа тэд нартайгаа жүжигийн зохиолоо ярьж дүрээ уншиж дүрийн судалгаагаа хийж байгаа. Энэ болгоно л одоо намайг өнөөдөр ингээд бас нэг илүү тэнцэнс нэг кайф аваад урам зоригтой амьдрахад бас нөлөөлж шүү дээ те шинэ хамт олон гэдэг чинь ямар гоё юм бэ гэл. Тэр байна. Тийм байна. Тий. За манай гап. Гүчи нэг уулаад ирнэ. Уулч та аль 5 6 сард л явцсан л да. Тэрнээсээ ч кайф аваад дууссан л да. Яг одоо ихлээр сонирн байна тий. Тий, яг одоо ихлээр одоо юунаас юм болов. Одоо уг нь ажилласаа байсан чи сүүлийн жоох ажилласаа жоох стресстэй, ажлын ячаад их болохоор жоох стресстэй гэдэг. Жоох яахгүй уул руу ер нь уул руу явахгүй болохоо яаж шээ. За нэг уул явъя да. Энийг уул чи ер нь 5 6 сараа бардчихд юм шүү. Одоо юунаас юм болоо би одоо ерөөсө кафе мэдхгүй байна. Одоо юунаас кафе авч юм бол. Чи ингэ тоглодог уу спорт? Тоглодог. Гэхдээ сүүлийн тоглосонгүй бас. Би хоёр угаасаа сүүлийн амар хичээлтэй ажилласан болохоор. Чи одоо юунаас юм? Би бол миний гайг ойлгомжтой. Би чи юм жоох юм. Уулгамч юм багхгүй. Юмд юм амар юм. Хоо гэл те. Ямар гоё юм пүүпа гэл юм болгоноос юм кайфрах дуртай төрлийн хүн багхгүй. Тэг яг бодоод одоо ингээд яг би сүүлийн үед нэг юм юмны учрыг олоод те занглайг нь тайлаад тиймнээс амир кайфраад байгаа. Одоо нэг барахгүй ажиллаа эхлүүлээ те. Тэгээ тэрнээс олж стресстэй те. Энд яа тийм болоо гэ те. Тэрийг нэг нухсааргаад учрыг нь олоод тэгээ тэрийг нэг ойлгож байгаа шүү дээ. Одоо би нэг тийм насн дээр явж байгаа юм шиг болж байгаа шүү дээ. Тэг 30 гараад явж байгаа. Та бол одоо их сайн мэдж байгаа. Одоо би тэр хэсэг дээр чи явж байгаа. Би хоёулаа чацсан. Тийм л да найзуудаа. Камерын өмнө хаач их шиг гэдэг шиг. Ахаа гэсэн шаач юм. Нэг тийм
нас ер нь жоохон аюу кафраад байгаа нэг тийм үйлснэл юм шиг Наа чин бол хамгийн гоё каферлт. Тэгээ би юм аюу гоё кафрж байгаа. Өөрийгөө ялаад шүү дээ, тэ. Нөө нэг юм шатахих мэдрэмж авч байгаа, тэ. Би ч нэг юм Болж шүү дээ. гоцоож байгаад гээд ингэж яагаад ялж байгаа биш байхгүй. Өчрийг нь олоод байгаа байхгүй, тэ. Ухаалгаар шийдэд шүү дээ. Нэг тийм. Тэгээд нэг юм шийдлийг нь олох аргыг ингээл хитэн талаас ингээл сүвгчлээл тэ. Ингээл олж байгаа нь бас нэг тийм өөртөө тавьж байгаа нэг тийм гоё. Бас кафраад байгаа байхгүй юу тэрнээсээ. Тийм байна. Нэг тийм байгаа. Нас нь ах уу одоо тий сүултээ. Нас болгон ч нь онцлогтой л доо. Яг үнтэй. Одоо бол сүлээд ээж дээр нэг өдөрт нэг 2-3 удаа уцаар яриад тэрэндээ хүрээд тийм зоригтой болчихсон юм. Тэгээд ойрхон явж ивэл ороод гарсны дараа би баярлдаг байхгүй. Маачаас дараа нь харамсахгүй. Чи тэр үед чихгүй тэгээ өөлөхгүй. Одоо тийм бодож байна. Яг үнэндээ. Тэгээд тийм л юм бас их боддсон биш. 40 жоохон гарахаа. Одоо удахгүй өстэй. Ари болоогүй. Болоогүй нэрээ болоогүй. 30 төгж гарч ирээ. 30 төгж гарч ирээ. Тэгээд тэгжин. Тэгээд бас энийг яг энэ асуултыг дагуулад ханаас нас авах юм бол одоо эн чинь ингээл бүгдээрээ гэр бүлтэй юм л те бүгдээрээ ингээл 30 гарсан зарим гэж. Ингээл явж байгаа те 30 гарсан. Тийм сайхан залуучууд байна л да. Тэгээд залуу хүн шигтэй юу ярьж байгаа юм бэ? Бүгдээрээ залуу шин. Яг энэ хандлага кинон дээр яг ажиглагддаг байхгүй. 95 гахаа шүү дээ. Тэгээд тэнгууд энэ дээрээс би одоо яг өөртөө те зөвхөн өөртөө зарцуулж гаргаж байгаа ямар зөрөгтэй цаг хугацаа. Аха. Тэ. Тийм байна. Бид нар бол гэр бүлдээ мэдээж ихэнх цаг хугацаагаа гаргаж байгаа тий. Одоо жишээлбэл мэдээж баг 95-аас дээш ч юм уу тий. Үлдсэн 5% яг зөвхөн амин хувиа хүн бас хичээх ёстой байхгүй юу? Тодорхой хэмжээнд тий. Тэр амин хувиа юун дээр хичээж? Яг нэг өөрийн хоббидоо зориулсан. Тий. Цаг хугацаа юм уу? За хэвээ гэр бүл үр хүүхэд энд ямар ч хамаа авахгүй. Аха. Тий. E-спортоо дотортой тоглоно. Ном уншиж гин гов тоглож гин. Бүр яг гов тоглоол дуусгаар яг тэрийг л боддог юм бэл. Тархи амраа гэдэг юм уу те. Хит их мих бол биш л те. Тэгэхээр энэ нэг өөрийнхөө төлөө гэдэг утгаараа шүү заяа. Гэтэ наа чинь бас өөрийнхөө төлөө бас байгаа шүү дээ. Тий. Стресс ээ. Өөр юм бодох гээд шүү дээ те. Яг би юм хэлвэл яг онгонд орох гэж. Өөрийнхөө төлөө эмнэлгүүдээр яваад байгаа байхгүй. Наа чинь тэгтээ бас үүрэг хариуцлага л да. Тэгэхээр бас тэгэхээр биш үү? наа чи арай орохгүй. Наа чи бол бусдын төлөө шүү дээ, тий. Би ч яг зөв. Тийм. Бусдыг хайрлахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Честэн яа. Энэ хоёр харин ууланд гарчаад байгаа. Тийм байна. Өөр болчих бас. Өөр болчих юу. Нэг юм бод гал руу дөхчөөд байгаа байхгүй. Би бол тийм мэдрэмж авсан шүү дээ нэрээсээ. Яг гоё мэдрэж байгаа бах та. Ямар гоё юм бэ. Уул руу гэдэг чи одоо л ахна ойлгоод байна. Тийм нэр чи. Үнэхээр гоё. Би яг өөртөө зөвхөн өөртөө одоо зарцуулж байгаа ер нь яг ямар цаг хугацааг юунд зарцуулж байна. Гэ бас бодмоор байгаа ч тийм. Яг зарцуулж гин Би үү. одоо сая бодсон чи тэр л тэгээд өөр юм байхгүй шүү дээ. Байхгүй тий. Хаяа нэг найз нартайгаа уулзахаас жилд нэг удаа бид нар нэг намрын зугаалга юм бодтой. Одоо энэ жилийнх нь 10 сарда багтаал явъя л гэж. Тэр л одоо бас нэг өөрийгөө яж байгаа юм да тий. За тэгэхээр би түүш шууд ургуулаа танаас сууя. Тэгвэл ер нь яг ийм байх нь зөв юм уу? Өөрийгөө бодох нь уу? Биш. Над чиг ийм байх нь уу? Зөвхөн өөртөө ямар ч цаг хугацааг зарцуулахгүй байх гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тий. Энэ ер нь яг зөв үү? Буруу бах. Өөртөө цаг хугацааг зарцуулах байх ёстой байх. Өөрийнхөө дуртай юмаа хийж яг өөрийгөө бас бодож 5% л яриад шүү дээ тий. Тийм цаг хугацаа гаргах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд бид нэр одоо ингээд өдөр тутмын амьдрал ажилдаа хэтэрхийх дарагдсан байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр нэг бодлоо зэгцэл. Уул руу гарчаад байгаа байхгүй Тийм энэ байна. Уул руу гарсан уулын бэлд байгаа хоёр юм. тий яг ер нь Ямар эвгүй юм бэ чад. Тийм байхгүй шүү хаа. Ямар ч тийм байхгүй. Би бол тийм боддгоо шүү. Зарцуулах хэрэгтэй. Ер нь л. Тийм. Ер нь бараахан одоо таны хобби гэх юм уу хийх туртай зүйл. Одоо юу вэ?
За одоо боломж байгаа цаг хугацаагаа гаргаж чадах юм бол дэлхийн очиж үзээгүй байгаа газруудаараа очиж аялж үзхэнсэн л гэж бодож байна. Та хоёрт би бол бүтүүхэндээ атаархдаг, ганхуу ахад атаархдаг. Би ямар сандаа ганхуу ахад би нэг газар руу чи явхад би өөрөө зардлаад байгаа тантай цуг явж болох уу? Нэвтрүүлэг чи хамаагүй орноо. Гэтгсэн тгийл таа л гэлдэг л чи изээ явах гээд байна л гэлдэгтэй одоо. Тэгэл нөө өөртөө цаг хугацаа гаргаж чадахгүй гоос. Тийм ээ. Цаг хугацаа өөрсөндөө төдийгүй гэр бүлээ бүгдийг нь аваад явж байгаа. Дэлхийг тойрж байгаа Монгол гэр бүлүүд байна шүү дээ, тий. Манай нөгөө дуугаар аялагч байна ус, тий. Ваза. Яг. Ваза. Подкаст румын хамтрагчаар АЯ Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин төвшин нэг зэнгээр 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дух амун хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн АЯ Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За минь яаж яаж юм? Минь яаж ч одоо яг өөртөө бүр амин хувь ачиж зарцуулдаг 50% ч одоо юу вэ? Чинийх 5 биш үү? Тэгж идэж. Мэдхгүй би одоо өөртөө цаг зарцуулаагүй бас жоо утсан байна. Тийм биш. Ер нь бол яг бас нэг өдөр тутмын ажилдаа харагдтал. Ер нь бол бид гэхдээ дараа 7 хоногс нэг буцааж юмдээ явж эхлэх гэдэг л та. Тэгвэл жоо нэг тестостерон ундах ч юм уу. Хэтэрхий одоо жоо жинэмэд тестостероноо дээрээс нь сахарын хэрэглээ ихтэй. Тэгээ нөгөө тэрийгэ дангууд нөө сэтгэл зүй жоо унаад ирдэг. Шантраад ирдэг. Тэрийгэ одоо өсөхийн тулд буцаад нөгөө бэлтгэлээ ихгүй бол сүүлийн амар тийм дан болж эхэлж байна. Амар хурдан ядарч байна, шантарч байна. Тийм сэтгэл санааны жоо готролд орох маягтай. Оо тийгээ суугаад байгаа юм уу чи? Оо нөхөр хажууд бай эвгүүртэн сууж исэн байж шүү. За харин одоо энэ нэвтрүүлгийн буян тариас тийм мэдэж авлаа. Тэгээ ер нь бол би тэр өөрийнхөө сэтгэл санаагч өөрөө мэдээд байгаа. Ер нь бол нэг юм шиг бат. Тэгээ нөгөө би ч бас нөгөө давхар өөр клубд ажилладаг болохоор жагаа алкоголны хэрэглээ бас жагаа их болж байгаа болохоор. Тийм тэр мэрийгээ дагаа жагаа нөгөө готролд орох юм жагаа ихсэд байгаа. Тийм болохоор буцаад нөгөө бэлтгэлээ хийж нэг жагаа тестостерон нэмж сэрхэхгүй бол сэрхэхгүй бол жоохон даун болоод байгаа. Тэгээд нөгөө өөртөө цагт гарах цаг байхгүй болчиход одоо хүчээр дараа 7 хоногс өөртөө цаг гаргах гал байж байна. Ер нь бол яг ингээл нэг ядраал нэг сэтгэл санаа унаад ирэхээр өглөө босоод одоо хаашаа ч юм те өөр ажиллаж байна уу, үндсэн ажиллаж байна уу. Манай ерхий зураглаач аамын ахнад хэлжсэн байхгүй. Киноны үеэр нөгөө олон сар ингээл амар ачаалттай ажиллана. Тэгэл юм цоглог байгаа л ингээл лээсэн чи надад хэлж байгаа байхгүй. Өглөө босоод би цоо шин нэг юм аялал эхэлж байна. Одоо өнөөдрийн ажил дуустал. Тэгээд сэтгэл зүгээ бэлтчихээ. Тэгэх юм бол амар гоё. Одоо гутралн ч гэдэг юм уу те ядралтан ч гэдэг юм уу арай баг ингээ аваад байна гэжсэн байхгүй. Энэ бас амар зүгээр л юм л. Өглөө босоод за хинтээ уулзах уу яах вэ хүү ажил руугаа очих уу яах вэ хүү гэдгээ зүгээр л гоё аялал гэж бодчихвол амар хөнгөвчлж байгаа байхгүй те. Өнөөдрийн аялал нэг юм байлаа. Магадгүй амар тий бүтлгүй ээжж болно шүү дээ. Бүтэлтэй ээжж болно шүү дээ. Аялал гэдэг ингээ авчгаар жоохон хөнгөрч байгаа юм шиг тий. Тийм байна. Одоо сайн одоо сэтгэл готрол ярьж шүү дээ. Тэнгүүд одоо сэтгэл готролд орж үзсэн үгээ асуучаар одоо чи баг өөрийгөө баг сэтгэл готролд орж байгаагаа ч мэдгүй яс яваад идэм шиг байл шүү дээ тий. Одоо орцсон үнж байгаа ч юм шиг тий. Ойрхон. Яг одоо энэ сэтгэл готролд магадгүй орох гэж ийн гэдгийг мэдж ийн гэдэг чинь давуу талахгүй юу? Тийм тий. Мэдгүй шүү дээ хүмүүс чинь. Би ингээд готраад яваад байгаа юм байна гэдгийг мэдгүй байна. Тэрийг одоо олох арга замаа олоогүй байна гэдэг чинь үнэхээр том хар нөх байгаа байхгүй тий. Тэгэхээр та хэдийн үед жишээлбэл одоо яг тийм нөхцөл байдалд ер нь орж ив. За орж байгаагүй хүн гэж байхгүй байхгүй хөө. Тий, тийм хүн дэлхий дээр байхгүй байх л та. Тэгээд тийм нөхцөл байдалд орсон тохиолдолд ер нь өөрөө өөртөө ямар арга хэмжээ авдаг вэ? За сүүлийн үед бол би амьдрал манай одоо энэ галактикт энэ дэлхий чинь ямар жижиг юм бэ гэх нөгөө манай хүн чинь нөгөө нэг тэдэн дээр бом жилийн өмнө гэл ингээл гой юмнаа сонсож байгаа хэрэг. Бид нар үнэхээр өчөг. Юуны тулд хоорондоо байлдаад байна те. Юуны энэ газар нөхцөлөд 100 жил амьдарж байгаа хүмүүс ховор штэ. Тэгэхэд энэ 100 жил 100 удаа л төрсөн өдрөө тэмдэглэн ихэнх одоо 10-аад
нас хүртлээ бол нэг хайхтар нэг мэдээд байхгүй тий. Тэг амар гоё тэмдэглэлээ гэхэд нэг оюут наснасаа ч юм уу амьдрал дээр гараал ингээл. Төрс өдөр тэмдэглэлээ гэхэд нэг эдгээр өдрөөр удах юм бол тэг хэдхэн удаагийн л тавтамжтай. Тэгэл ингээл айгүй чүх юм байна. Энэ одоо хүн болж төрсөн энэ гоё одоо энэ хүний биеийг айтайхан авч яваад айгүй сайхан амьдарч хагаад юм болгоноос амигийн хилдэгч юм байна. Өдөр болгоо ингээд би өнөөдөр энд ирэхдээ баслаа ярилж байсан. Одоо энэ нэвтрүүлгийг урдан санжаагийн харж л байсан, та хэдийн уран бүтээлээс үзэж л байсан. За тэгээд энд орохдоо би бас гоё нэг бас шинэ хүмүүстэй цуг гоё юм яриад ингээл шинэ газар очиод гэл ингээл те. Энэ болгоноос дандаа кайф авч аз жаргалыг л мэдрэх юм аа л өөрөө хайх хэрэгтэй юм байна даа. Сүүлийн үед бол аюух тэгж боддог бас. Тэгээд гутарч болохгүй. Гутраад ах юм чамд байхгүй, ирэх байхгүй угаасаа. Яг гэвэл өөр зөндөө чамд боломжууд байгаа. За гол нь амьд байгаадаа л баярлаа. Тэ? Амьд үргэлж одоо эндээ талархаж л яваа. Эрүүл байгаа да тийм ээ. Эрүүл байх хэрэгтэй мэдээж тий. Тэр л байна да. Тэрнээс шүү дээ. Одоо өөр бодоод яриад тах юм алга та тий. Арай амар асууцдаг байсан. Амар юм яриад энэ амар хүнд энэ гэж. Оо юу нэг зүгээр үстэй. Гоё юм шүү. Амьдралд одоо бүхэн төл тохиолдож байгаа. Харин тийм. Өө яг хөө тэгэл амьдрал дээр тохиолдож ирснээгаа бол нэг яг бол орж ирэхгүй байна. Аль болох л өөрийгөө гоё те сэргэлэн цовоо ирч хүчтэй байлгахыг хүсдэг төрлийн хүн болохоор киноны үеэр бол гутарнаа. Ингээл бөө юм болж байгаа шүү кино групп те. Бөө юм болоод тэр объект, тэр машин, тэр юмнуудыг зохицуулаад биш байна. Маргааш ороо. Аль маргааш болтол гутраал бэлднэ. Маргааш нахаад болохгүй. Би яг энийг хүснээрээ л авна. Энийг ингэж авч чадахгүй бол ингээ болохгүй байгаад байна. Чи сайн хахад бодоотхоо. 3 дахь ороо нахаад болохгүй. Яг хөө иймэрхүү одоо нөгөө нэг мэрэгжлийнхаа төвшөнд бол тийм гутрлын төвшөнд бол маш их очиж исэн. Тэгээ тэр болгоно надад одоо юу гэдгийг илүү их сайн байх өгөгдлийг өгдөг ч юм уу. Илүү их бодож тэр юмнуудыг гаргах ч юм уу. Тийм нөхцлүүдийг бол маш их авч ирсэн. Ер нь авсаарч байгаа, авахч байх гэж бодож чинь. Тэгэл аль болох бага авахын төлөө. Тэр үл яг сэтгэл бол гутарж байгаа юм л да. Сүнсгүй болчихж байгаа. Мэргэжлийн талаас сэтгэл готрол гэх юм бол гадаадын гой одоо ингээл мюзикл шоунуудыг үзэл Монголд яг ингээд хийх боломж нь байхгүй амар готартай шүү дээ. Яг мэргэжлийн талаас ярангуут л орж ирлээ. Манай тайс ч ямар л. Манай үзэгчд тэгтэл ямар төвшөнд байна. Одоо өнөөдөр бүх юмыг үзээл те YouTube-ээс өөр платформудаас бүгдийг нь үзээл харьцуулаад тэгэл биднийг доош нь хийгээл те. Тэгэнгүүт бид нар ямар тоглолт хийх үү гээл. Манай зах зээл чи юу? Манай зах зээл юу вэ? Өнөөдөр юу лээ манай одоо кино театр чинь хамгийн дээд нь 300 гаруй мянган хүн үзэж байгаа л. Гэхдээ яг хуу тэгж одоо гээд ингээд гутардаг. Нэр энэ бол амар гутрал шүү. Гэхдээ яг гутарлаа гэд трийг яаж ийм хурдан хугацаанд давах вэ гэдгээ амар олох нь зөв юм шиг болдохгүй. Гутраад ингээд яваад байхаар цаг хугацаа алдна. Ингэж л бодсон. Би л хийн тэ өөр хүн байхгүй. Одоо жишээлбэл одоо ингээд нэг дүр эхлээд би ингээ аваа явж шít тэ. Өөр хүн ингээд болиулаад тэ өмнөх юмнуудаа делитлээд өөр хүн гарч ирэхгүй. Одоо би л хийн. Би л энийг хийн. Тэгэхээр чи чад тэ зүгээр чадахгүй байгаа чинь бол одоо ингээ харагдчихлаа. Тэгэхээр яаж чадах юм гэдгээл маш хурдан бодохгүй бол одоо тэгэл маш олон хүлээлгээл цаг хугацаа алдна. Гутраал ингээл үе чадахгүй гэж гутраал яваад байгаа. Асаа илүү шууд сөргөл өстэй бил. Тэрийгэ хүн олохгүй ингээ чадахгүй ингээ юм алтаал ингээл. Одоо амьдрал дээр ч тэр те одоо ингээл нэг юм болохгүй байлаа гэхэд гутраад байх уу эсвэл тэрийг одоо ингээ те санжаа ингээ хэлж шít. Тэр имийг ингээ олчингуудаа кафраад шít те. Тэр чинь амар гоё мэдрэмж байхгүй. Ялтын те. Жижигхэн ч бай, том ч бай.
Тэгж л утчихна. Наад чинь бол яхаа тэгээ болж байна. Болохгүй хизээж тэр бол биелэхгүй юм болно шүү дээ. Ойрын хэдэн жилдээ тий одоо жишээлбэл Бас тийм байж болно. Одоо усны шоу байна. Lion King-ийг хийж чадахгүй бид нар Монголдоо тий Phantom Opera-гос Монголдоо хийж чадахгүй. Тэгэл ингээл K-шоуг Монголд хийж чадахгүй. Монголд 3D тайзыг хизээж хийж чадахгүй. Тэ Монголд устаа бассейнтай театр үзүүлэх гэхэлэр үнэхээр болохгүй. Алга болдог доошоогоо бүр крүүг нэрэгдэг театр ч гэсэн ер нь манай тун ховор тэ ингээл тэднийг хийж чадахгүй ийм сэтгэл готролд бид нар ордог байхгүй. Хизээж П үсэг хилдэггүй хүн хүртэл гарч ирээл амар юм тэ амар. Яг ер нь одоо тэгэл 3 сард юм хийх юм уу? Харин тийм ээ. Тэгэл хийлээ гэхэд нөгөө болгоо хайл ингээл харин тийм. Үнэхээр гутран заяа. Тэрнээс яаж гардуу гэхэлэр тэрийг ам биш заяа биш авгаа хүүхдээсээ салж байгаа биш гэж оноох байн хэлдэг байхгүй ер нь үгэн дээрээ. Нэр итгэн ш төгсөн энэ амьдрал юм уу? Энэ бол зүгээр л бидний мэрэгжил хийж чадахгүй юм л байгаа. Би гоё амьдралтай шүү дээ. Би гоё гэр бүлтэй шүү дээ. Миний ах トゥ нар байна шүү дээ. Миний хүүхэд байна шүү дээ гэж тэр гутралаас л өөрийгөө нэг төрж хөлөлдөг. Тэрнээс Монголд бол нэр ийм эдийн засагтай ингээд хүн ам багтай одоо бидний хийж байгаа юмд бол ингээд цензур тогтоогоод үнэхээр гутралдаг шүү дээ. Та нарт тэгж боддог. Би болохоор хиний сая чуког ярьж байгаа дээр нэг юм аргыг олчлаа гэдэг байгаа шүү дээ. Би энэ дээр нэг юм арга олчиход байгаа. Тэгэхээр нөгөө өөрийгөө яг ямар зан төлөвтэй хүн юм бэ гэдгээ эхлээ мэдчих юм бол хүн ер нь гутарч болох юм байлээ. Миний бодлоор. Гутарлаа өлөө зөвшөөрчих хэрэгтэй. Юм шиг санагдаад байгаа надаа. Би ингээд өмнө одоо гутарлыг ойлгоод сэтгэл гутарлыг яриад шүү дээ. Амьдралын хэв маяг одоо юу гэдэг нь тэг хүн сэтгэл гутрах зөндөө шалтгаан гарч ирж шүү дээ. Ерөнхийдөө яг тэр би өмнө яг сэтгэл гутралд орох болгонда би эндээс гарч чаддаг байсан юм уу үгүй байсан юм уу гэдгийг мэдчих юм бол сэтгэл гутралд ороод байгаагаа нэг хүнд нэг юм үе таарна шүү дээ. Тэр үе дээр бол за би гутарчээсэ тэг сэтгэл гутраал биз те. Гутарч. Ямар амаатай тэгээд сэтгэл гутралаа нэг өсөндө хүлийн зөвшөөрөөд. За надад сэтгэл гутралтай үе байгаа юм байна. Би энэ дээрээ сайхан гутарсан шиг гутарчээ. Гэ гутарч. Би бол одоо ер нь бол тэгдэг нэр ингэж. Наач ямар гоё юм те тэгтээ. Ийм хүн чинь угаасаа сэтгэл гутралд орох үе угаасаа байгаа юм чинь тэр үеийг заав сүрж гарах гээд биш. Гутрах үедээ сайхан гутраад сайхан өөртөө хугацаа олгоод амарж байгаа ч юм бэл. Тийм амарлахгүй нэг төрлийн те бодлын амралт байгаа байхгүй те. Тэгээ амарж агаад миний дотоод хүн угаасаа мөн чанартай би босоод ирдэг хүн штэ гэд тэрийг мэдчихэж байгаа учраас гутарсан шиг сайхан гутраад аймарсан шиг сайхан аймараад уйлах цагаа өөртөө өгчдөг. Тэгээд өөрөө ингээд аяанда босоод ирнэ гэдгээ мэддэг учраас босоод ирэхээ мэдэхгүй байгаа хүн биш үү? Одоо өнөөсөндөө өөрийгөө олоогүй хүн бол тэр дороо байгаа л. Тийм учраас тэр одоо нэг сэтгэл готрол байхгүй бол одоо сайн сайхныг мэдрэхгүй. Одоо муу байхгүй бол сайн тодорхгүй гэж байгаа шиг л тийм. Тэгж л ер нь би нэг жоохон тиймэрхүү юмыг олоод байгаа байхгүй. Тий. Уул руу явчихад. Уулны. Энэ бол нэг хоолтой албаг байна. Уултай холбоотой. Одоо ингээ бодонгод холбогдсон л байна. Ер нь уул их юм гэсэн байна. Айгуу гой цагаан атарах гэж шүү дээ нэргээсээ. Явна. Тий, нэр яваарай. Яваарай л. Эмэр бол эм орчих цаг нь тааруул. Тэр нь яг бүр цаг заваа харах биш тааруулж зориулахгүй л бол гарахгүй л та. Чөдөг дараа хизээ онд би явах шүү гэл одоо л хэлж шүү дээ. Үгүй. Одоо тэгвэл явахгүй. Худлаа хэлсэн болчихно л та. Явахын үед бол явна. Ер нь бол би нэг 2 жилийн дараа дахиж явах бодолтой байгаа. Тий. Гэж бол болж байна. 2 жилийн дараа. Яг яваарай. Би хараал гэж. Би явж байгаад 27 гэхэд Хамт 2 жилийн дараа хамт яв. Тий, 2 жилийн дараа бол болж байна. За тэгээд манай подкаст ерөнхий өндөртөг тал руугаа хандж байна да. Тэгээ урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн зочтой маш их баярлалаа. Юу болчихв тэгээд гайгүй юу. Тэр амар гоё сэдвэр ярилцлаа. Тийм үү. За шүү дээ. Хамгийн муу үздсэн дугаар нь болчихсон. Гутралд орчихгүй дээ. Гутрал гэдэг чи гэхдээ өөрөө амар гоё сэдв шүү дээ. Миний бодлоор. Тийм байна. Тийм. Сэтгэл гутрал гэдэг гоё сэдв гэж харж үзэх юм бол гоё сэдв. Би энэ гутрахаа мэдээд л ороод тэгэл мюзикл үздэг шүү дээ, тий. За тэгээд нөөрөөс 3 гарсан байгаа. Тэгээд нөөрөөс 3-ийнхаа талаар бас гоё мэдээлэл өгье те бүгдээрээ.
энэ хүн л хэлэх байх та. Би Тий, ч нөөрэс- одоо 2 дугаар анги дээр өгсөн. Та ч дагаад Энийг шаа. ярихаар дургу үрээд байх. Ер нь манай нөөрөөсд одоо оролцдог манай ах нар ер нь үхэх маш дург. Туркэд гээсүү ах тоглож байгаад Туркэд яг зураг авалтанд явж байгаад буудуулж байгаа шүү дээ тэр хүн чинь. Ах нь яг ингэ чирүүлж орж явахдаа хөлөө ингэ чийл та гэдэг шүү дээ. Үхэхгүй цаашаа ингэ Дараагийн сезонуудад тий. Бас Тий. Зүг. Mind fuck Гэдэг шиг ер нь тий ер нь хэн л тэгэл дүрээ өхүүлэхийг хүсэв. Тэгэл пентхаус дээр чинь бүр дэлбрээл ахад дараа нь гараад ирсэн байдаг шүү. Байдаг шүү гэдэг. Тэгтээ ямар зөвөр арга бай тий. Яг тийшээ орохынхаа өмнө ингэчил та гэдэг. Тий амьд гэдгээ мэддэг. Сүүлдээ үзсэн хүмүүс тэгнэ шүү дээ. Энд гэтээ хөдлөдсөн шүү дээ. Тий яг тэгж л өөдөг юм л. Тэнгүү дараагийн зохиол нь бичгтээ ах хөлөө хөдлөгдсөн юм чи амлиулчих гэдэг юм уу Тий, тий. Эмнэлэг цэрэнч гэх юм уу тий. Нөөрөөс 3 маань яг одоо вүүдээр гарч ийн. Тэгээ үзэгчд маш их үзэж байгаад маш их баяртай байна. Тэгээ Барквах ер нь бол яг 2 дээр үснэ л гээд байгаа боловч хойшоо сценүүд байгаа шүү дээ. Тий. Яг бодолтол л гарна шүү дээ. Дараагийн эцээ хятад байхгүй зү. Хятад байхгүй. Андаа энэ зэхэ болж байгаа. Тийм байна. Тэгээд Монгол ичтэй телевизээр бас давхар гарч байгаа. Кино маань сая 3 дугаар сизон гарахын өмнө ороо болгон өдөр бүр Монгол ичтэй телевизээр 1-2 дугаар бүлэг маань гарсан. Тэгээ үргэлжлүүлээд яг 3 дугаар бүлгийн эхний анги орохоор тааруулж ингэж тий явж байгаа юм. Тэгээ 2 дугаар бүлэг маань болохоор боловсрал телевизээр централаар гараад 1-р бүлэг маань боловсралоор гэдэг. Ер нь телевизээр бас давхар гараа явд. Тэгээ энэ удаа Монгол ичтэй телевизээр бас гарч байгаа. Тэгээ Season 3 бүтэн гарах юм да. Тий, season 3 бүтэн гарна. Тэгээд вүүгээрээ бол 7 хоногийн 4 дахь өдөр болгон гарч байгаа. Тийм байна. Сонь сайхан гэвэл тийм. Киноны маань сонь сайхан гэвэл тийм байна. Тэгээд хэзээ гарах вүлээ энэ дугаар маань? Энд ч дөө хагасаад энэ хагасаад. Энэ хагасаад. Тий. Тэгэхээр чин 7 дугаар анги орцсон байх юм байна. Тий. Тэгээд дараагийн 4 дахьт нь 8 дугаар анги орно гэдэг. Ер нь яг нэг бүлэг 11 ангитай, 33 ангитай цуврал байна. Season 4 их юм уу? Season тэр нот дээр нь ямар аа. Би хөлөө хөглөөчгүй. Гараа хөдлгөөч. Тэг яг тэгээд үзээгүй мэдээгүй хүмүүс байх юм бол гоё подкаст сонсож байгаад бас манай нөөрөөс Эрдэс хот гэдэг юм зохиомл хотоор маань бас аялаад зочлоод үзээрэй. Зохиомлоор метро хийсэн. Тий. 2 дугаар бүлэг маань метротой, 3 дугаар бүлэг маань ер нь метро хийхээ өмнөх тийм 1-2 дугаар бүлгийн өмнөх түүх гарч байгаа. Ер нь казинотой тийм зохиомл Эрдэс хотын тухай гарч байгаа. Та хоёроос үзээрэй. Үзнэ. Тэрний залуучууд одоо манай төгсгөлтөнд зүрв юм ярьж байгаа. Зүр. Сэргээш 1 2 3-ыг хийж яхад оноо хотно энэ маань яг л эдний насан дээр байсан байлээ шүү дээ. 30 дөнгөж гаргаад л байж исэн. 95 гахаа. Чамд бол итгэв шүү. Тэнгүүт би эдэрт хэлээд байна. Та нар одоо яг гоё хийж бүтээдэг дээрээ байна. Хэвээ энэ эрч хүчээрээ байсаар одоо хэдхэн жил үлдсэн шүү л гэж хэлэх гэсэн. Ер нь юм хийж аваарай. Тэгэл манай тэр нэг хэсэг хугацаач өнгөрөөд дуусах юм бол хийсэн ч ялаа байсан ч ялаа амьдрал шал өөр уул руу гараа. Уул гарна. Тэр зөндөө хийх юм байгаа гэсэн. Би үйлсэн шүү дээ энэ хоёрын рилийг үзээд. Үйлсэн? Тийм. Санжааг нэг өвдсөн байгаа яг тэр хэсгийг хараад. За тэр баримтат киногоо хийгээд анхны өргөндлөгдсөн киногоо гарга. За амар баярлалаа. Амар гоё. Нэр. За тэгээд маш их баярлалаа. Урилгыг нэглэж хүрэлцсэн зочтой маш их баярлалаа. Та бүхэн маань тухтай байж чадвуу, яргасан зүйлээ ярьж чадвуу, миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? Зүгээр. Баггүй. Жохоо харин эвгүй суучуу, арай тухтай суучуу. Зүгээр шүү дээ. Энэ харин би нэг ингэчглэр яг ингээ булан жахуулаад. Би бол зүгээр амар гоё тухтай суулаа ингээд нэг үзэгчт маань харин гайгүй байгаа ингээд нэг ингэж суух албагүй шүү дээ. Одоо гайгүй шүү дээ. Хамаагүй. Бити тэрэнд гутар. Дараа нь чамайг тэгнэ, тэр нь бити гутраараа. Дараа нь тэгнэ.
За чимэн тэгээд ажиллаа сайн хийгээд энийг гоё монтажлаа шүү. За. Готрахгүй монтажлаа шүү миний найз. За тэгээд бас бид эдийг оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд бас 2 жилийн дараа 5000-ийнхаа рекордыг хэвдэрээ Габи. Тэгнэ. Тэгээд санжаада амжилт. Удахгүй бас гоё аяллууд эхэллээ шүү дээ нэрээ те. Одоо 11 10 сараас ахуулаад манайх 22 дахь аймаг руугаа нүүн те. Манайх нүүлгэндэ. Манайх нэр энэ жил 7 хоногт хід нисэж байгаа гэж бодож байна. Тайд 3 баха. Чартер. Тийм амар болно те. 3 7 хоногт 8 нисэж байгаа. Йоо! 22 дахь аймгийг Нэрээ дэх бах. 23 аймагтай болгож байгаа манайх. Гой. Тэгээд манай ажил маань бас айгу гоё цэвэр агаар цэвэр агаар зарж байгаа бид нар ч гоё амралт зарж байгаа гоё дурсамж. Юунаас кайф авдیں۔ Тэрнээс ажилласаа юм биш үү? Тийм шүү дээ. Гоё дурсамж зарж байгаа манайх. Тэгтээ тийш нь явдгүй юм уу? Яг хоёулаа адил. Явна. Габи бүр хамгийн их явна шүү. Бүх юм хий. Гоё дурсамж зараад ингээл байж энэ. За тэгээд маш их баярлалаа. Подкаст өнөхөр өндөрлөж байна. Хамтаасан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжий гэдэг үрээтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. Сан Мигелийн хамт олон, мөн XM-ийн хамт олон бид бүхэнтэй бас хамтарч ажилласан. Avandra, мөн Pearl энэ чинь. За энийг хараад уншиж те. Pearl on the Tag гэдэг бас бид бүхэнтэй хамтарч ажилдаж гисэн байгаа. Тэгээд ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар Сан Мигел. I am Motors. I am what I am.